Одондөр сувагт автоморил би бол хөтлөгчийн хот. Аадар нэр нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг хөтлөгч ганц өх бидэнд бэлтгэн өргөдөг. Өнөөдрийн дугаарыг бид аз жаргалыг үйлдвэрлэдэг Bosso кондитер компани Moncondi брэнд болон чанартай амьдрын үрээтэй FS Construction-ы Morton Residence event итгэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Одондөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 хостелгоны Одмонд радиогоор хүрч байна. За өдрийн мэнд гэнэ. За өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр хэдүүлээ улсын их тагна гэдэг. Ер нь бол цол гоншин бол айгүй их л дээ. Тэгээ би бол цээжээр хэлж чадахгүй, хараач уншиж чадахгүй юм билээ. Үнэхээр их. Гэхдээ социализмын 20 жилийн хугацаанд Монголын алтан ургийн ноёд хийгээд Монголын лам хутагт түүнтэй холбоотой сүм хийд гэх мэтлэн бүх зүйлийг байж болох хэрээр харуулсан. За тэгэхээр өнөөдрийн бид бүхний онцолж ярих гэж байгаа энэ хүний талаар бид бүхэнд бүтэн тэр 70 жилийн турш хамгийн муу мухагаар байж болох муу муухай үгүүдээр байж болох монгол хүний дургу зан авир тэр хүнд байдаг мэтэр дээрэс нь үзэл сурталчуулах хамгийн нэг хүчтэй зэвсэг буюу кино, урлаг, дуу хөгжим юу гэдгийг зохиол энэ болгоноор тэр чигтээ харлуулсан. За тэгэхээр нэвтрүүлгийн эхэнд та өнөөдрийн энэ ярих байгаа хүний талаар мэддэг бүх зүйлээ яг одоо мартчих. Яг одоо ингэ бүр хаачих. Хэдүүлээ шинээр яг энэ хүний түүхийг хамтдаа бичээд таних гад үзье. За, бүр алс холоос эхлэе л да үйл явдлыг нь. Өндөр гигийн зан базар буюу одоо Монголын буюу халахын шарын шашны тэргүүн нэгдүгээр богд гэж байгаа. Анхны богд байхгүй. Анхдугаар богд өндөр гигийн зан базар 1635 онд одоо манай Үүрхангай аймагт төрсөн гэдэг. Монгол хүн байх нь шүү дээ. Тэгээд 1723 оны хавар Бээжинд нас орсон байдаг. Монголын улс төр нийгэм шашин соёлын зүтгэлтэн мөн шарын шашны анхны тэргүүн буюу анхдугаар богд Жавдсан дамп хотогт. Тэгэхээр дараагийн дөрөв тодорхойж шүү дээ. Хоёр дахь нь тодорхохдоо Лувсан Дамби Донми. За энэ хүн болохоор одоо түүний араас яг залгсан буюу Чингис хааны шууд удмын хүн. За ингээ хоёр дахь богд тодорчлоо. Ингээд яг 2 дугаар богдоос аргашгаа буюу Чингүн жавын бослоход одоо 2 дугаар богдыг оролцсон гэж үзээд тэгээд Манжийн Тэнгэрийг тэтгсэн хаан 1758 онд Жавдсан дамп хотогтын бүх хойд дүрийг халахаас тодруулахгүй гэдэг тушаал гаргаж байгаа. Ингээд төвдөөс тодруулж байхаар зарлигдсан. Тэгэхээр анхны 2 богд хоёулаа монгол хүн түүнээс 3 дугаар богдоос ахуулаад хоошоогоо бүх дүрийг нь төвдөөс тодруулаа аргалахаас тодруулахгүй л гэсэн ерөөсөө. За ингээд 3, 4, 5, 6, 7 хэдэн 10 жил өнгөрч штэ Энэ болгон тодорсон богдууд бүгдээрээ төвдөөс тодорсон. За тэр үед одоо Монголын нийгмийг ярих юм бол Монголын нийгэм тэр чигтээ бурхны шашин маш хүчтэй орж ирсэн байгаа. Тэгээд одоо ард түмэн одоо хувь хүний итгэл үнэмшилт хүртэл бүр ингээд бүтэн шингэсэн ийм нэвт орцсон. Дээрэс нь дэлхийн одоо юу гэдгийг шарын шашин, улааны шашин гэдэг ч юм уу энэ бурхны шашны төрөл зүйлүүд шүү дээ. Та тодорхой ангиллууд эднээс шал ондоо өөрийн гэсэн монголдсон буюу тийм одоо бурхны шашин илүү төлхөө хүн болгоны амьдралд нэвчиж байгаа юм. За тэгэхээр ер нь бол тухайн үед байгаа Монголын алтан ургийн засаг ноёд тэд чинь бүгдээ л алтан ургийн байгаа шүү дээ. Гэхдээ 200 гаруй тэр засаг ноёд нь бүгдээрээ манжаас цалин авдаг. Бүр ингээд Манжийн хааны өмнө очиж бөхөлцдөг. За тэгээд лан цалин пүнлүү гэж яриад байдаг шүү дээ. Пүнлүү чинь тэндээс авсан үг юм байна л да. Ингээд пүнлүү авдаг болсон. Гэтэл 200 гаруй тэр ноёдууд дунд чинь өөрсдийнхөө их эзэн Чингис хааны удам алтан ургийн удам бид нар их Монгол улсын үр хойч гэдгийг мэдж байгаа 200 гаруй тэр өдөртөгч дундаас чинь ядаж нэг хитгэн хүн байна юм шүү дээ. Гэтэл тэр хүмүүс нь болохоор хэдий цалин пүнлөө аваад урд нь өвдөх сөгдөж байгаа ч гэсэндээ бас дотор нь юм бодоод л ах шүү дээ. Тэгээд ардаа яаж яах вэ гэхээр нэгэсэндээ Монголын шарын шашны болон Монголын одоо засаг ноёд хоорондоо эвцэлдэж эхэлж байгаа. Ягаад тэгэхээр анх 1691 онд Долон нуурын чуулганаас ахуулаад ар халахчин болохоор Манжийн нэг одоо хэсэг болчихж байгаа шүү дээ. Ингээд Манжид дагаар орж байгаа. Түүнээс хойш анхандаа бол одоо Монголын хүчийг авах. Дээрээс нь Монгол болон Хятад гэдэг юм уу энэ хоёр улсын иргэд чинь хоорондоо эртнээс байлдаад ингэдэг учраас аль алинтай нь эвцүүлэлт ингээд нэг улс болохгүй тул тусад нь байх үүднээс анх бол Манжийн хаанаас одоо ар Монголд арай илүү өөр одоо гэрээ бодлогыг явуулдаг байсан Одоо юу гэдгийг хятад иргэн дотоод иргэн гэдэг. Дотоод иргэн хизээч одоо Монголд газар хагалахгүй.
Монголын газар нутагт одоо амьдрахгүй юу гэдгийг Монгол хүнтэй гэр бүл болохгүй гэх мэтчлэн эхэндээ бол маш хатуу гэрээтэй те түшмэг улсын маягийн гэрээтэй байжгаад за сүүлдээ нөгөө нэг манж гөрөнчин 2-300 жил явах хугацаанд төрийн албыг нь залгамжилж байгаа цэргийн ч байд юм уу тэр ордны хүмүүс нь ихэнхдээ хятадууд болж эхлээд хятадчаад сүүлдээ бүр яг ЦС хатан дээр эрэхтэй үе бүр тэр үед чинь болохоор одоо юу гэдгийг хятадын томоохон бүс нутгуудыг цэргийн том хятадын жанжтангууд бараг захирддаг те тэгээд ЦС гэдэг ч юм уу тэр ПУ гэдэг байгаа гэдэг чинь болохоор бэлгэдлийн шинжтэй болоод бараг шахуу үлдсэн. Тэгээд ЦС-тэй хамгийн ойрхон байгаа туслах нь гэдэг юм уу цэргийн зүтгэлт нь бас хятад хүн байдаг. Ингээд маш олон ийм одоо шалтгаан нөхцлүүдээс хамаарат одоо нөгөө 200 жил өнгөрөөд 8 дугаар богдыг одоо тодруулахыг төгсөж байгаа үед те нөгөө Монголд ч барьж байгаа манжийн бодлого өөрчлөгдөж эхэлдэг. За тэгэхээр 7 дугаар богд өнгөрснөөс хойш за 8 дугаар богд бол тодорхой тодорно. Жавзан дам хутагтын хойд дүр тодорхой тодорно. 8 дугаар богд. Хаана усаа гэх юм бол төвдөөс тодорно ойлгомжтой. Манж тэнд байгаа л учраас. За тэгэнгүүт л 8 дугаар тэгвэл жавзан дам хутагтыг тодорхойд тэр үеийн одоо алтан уургийн тэр засаг ноёдууд юу гэж харж байгаа вэ гэхээр ба дээрэс нь бас манай шарын шашны одоо төсөлтнүүд юу гэж харж байгаа вэ гэхээр ер нь бол 8 дугаар жавзан дам хутагт тодорно. Түүнийг Монгол түмэн тойрон хүрээлнэ гэдгийг мэдж байгаа. Хэрвээ энэ хүн яг бидний хүсэж байгаа тэр алтан уургийн ноёдын мань хүсэж байгаа зүйлийг Монгол түмний мань хүсэж байгаа зүйлийг буюу өөрсдийн үндэсний тусгаар тогтнолыг хийж чадах хүн болчих юм бол те яг тэр нөгөө өссөн юм эргүүлэх гэдэг байгаа байхгүй. Одоо жишээлбэл би гараа тусгаар тогтно гэхэд ондоо. Гэтэл тэр аяараа бурхны шашинтай байгаа сүсгтэн олон нөгөө шүтдэг жавзан дам гэдэг тэр бурхны тэр дүрн хүрэж ирээд тусгаар тогтно гэх юм бол тэр дагаад хөдлөх байхгүй. За тэрийг ойлгоцсон учраас за тэгвэл тэр тодорхойг тэ тодорж байгаа хүнийг яаж хийж яагаад Монгол хүн болгох те эх орондоо тусгаар тогтнолтой одоо ингэж зориулан бэлдэх гэдэг ч юм уу. Иймэрхүү төлөвлөгөө иймэрхүү зорилго ус хүмүүст байсан ойлгомжтой. За ингэж яагаад 8 дугаар богдыг тодруулах Жавзан дам хотогтын хойд дүрийг тодруулахаар даалам лувсан иш тэргүүтэй 8 Монголын улс төрийн болон одоо засгийн те зүсгэлтэнгүүд төвдийг зорддог. Очоод тэнд байгаа 12 дугаар далаалам гэж байгаа те 12 дугаар далааламаас халахын дараагийн Жавзан дам хотогтын одоо хойд дүрийг тодруулж өгөөч гэж хүсэж байгаа. За тэгээд үүнийг одоо сонссон 12 дугаар далааламын дууд болохоор нөгөө нэг төвдөөс тодорхой ёстой шүү дээ. За тэгээ манжийн хаан бас одоо юу гэдгийг зөвшөөрөх бас ёстой шүү дээ, тэ. Хэрвээ халахаас тодорхой юм бол зөвшөөрөхгүй байх гэдэг шүү дээ. За төвдөөс тодорлоо. Тэгэнгүүт л 12 дугаар далааламын хувьд болохоор тухайн өөрийнхөө эргэн тойронд байгаа өөрийнхөө ойрхон бас намтай эрдэмтэй хүмүүсээс харж агаад за нэг хүний хүүхдийг нэрлэж байгаа. Тэр нь тухайн үед дөнгөж нэг ой гарамтай ч юм уу 2 настай ч юм уу, тэ. Ийм жоохон хүүг нэрлэж байгаа. За тэгэнгүүт л түүнийг аваад ээжийг нь аавыг нь ахыг нь гэр бүлийг нь те бүгднийг нь аваад шүү. Тэгээ бүгднийг нь аваад одоо Монгол руу авчрах тээврийн хугацаа явна гэсэн үг. Тэгэхээр төвдөөс Монгол хүртэл чинь газраар л явна шүү дээ те. Тэгэл замаараа одоо юу гэдгийг тэмээ хөсгөөрч гэдэм өмөр хүр дэргэр ч юм ингээд зөөхөн байна. За ингээд явах хугацаанд нөгөө нэг зоригтой явсан 8 хүн чинь те яг энэ хугацаанд нөгөө хүүг Монголд авчрахтаа төвдөр ааваа ээжээ гэж хэлж үзээг байгаа хүүхдийг монголоор хэлд оруулж байгаа. Монголоор аава ээжээ. Тэгээд замдаа нөгөө нэг хэрээр явж байгаа учраас те малхуугаа одоо юу гэдгийг саадаг юм уу те тэгээс үгийг нүдг юм уу ингээл монгол ахуугаа харуулаа монгол ахуудаа сургаал ерөөсөө ингэж явсаар хагаад бүтэн 2 жилийн хугацаанд явдаг. Энэ бүр албаарч байж магадгүй. Маш тайван явсаар байгаад Монголд ирдэг. За тэгэхээр ер нь бол 1874 онд 8 дугаар богд Жавзан дам хотогт анх удаага Монголынхан газар шороон дээр гიშгэж байгаа тэндээс. Яг тэр онд нь буюу 1874 оны хөх нохоо жил Сэцэн хан аймгийн Хөвчийн Жонон Бэйсийн хошуу гэж бай. За энэ болохоор манай Хинтээ аймгийн Баян Адарга сум. За бидэд Хинтээ аймаг гэж мэднэ. Хинтээ аймаг маань Их эзэн Чингис хааны маань өлгийн нутаг гэдэг. За тэн дээр бас манай Монгол түмний маань маш олон голомт те юу гэдгийг нийслэл одоо юу гэдгийг бүх зүйлс ингэж байж ирсэн. Их хаадын маань бас нутаг мөн. Тэгэхээр бидэд одоо археологийн нууцууд гэж нэвтрүүлгүүд дээр их ярьсан да. Дуурлаг нарсны хүннүүгийн язгууртны булш гэдэг. Тэгэхээр яг энэ одоо нөгөө охин маань те төрхтөө Хинтээ аймгийн Баян Адарга сум яг бидний дээр одоо яриад байгаа тэр дуурлаг гэдэг газар төрж байгаа юм. Төрхтөө Цэнд хяагийн гэр төрдөг. Тэгэхээр 8 дугаар богд Жавзан дам хотогт Монголын газар шороон дээр гიშгэж байгаа тэр онтоо давхцаад тэнд тэр охин төрж байгаа юм. За тэгэхээр Цэнд хяа гэж яригдаж байна. За тэгэхээр Цэнд хяагийн хувьд болохоор өөрөө бил бенчинтэй. За дээрэс нь худалдаа 8 хийдэг. Гүүлгээтэй, сүх ухаантай, бичиг номтой, овсгоотой ийм нэгэн байгаа.
За тэгээд энэ хүн болохоор тэнд амьдарч байгаад одоо энэ Хинтээ аймгийн Баян Адарга гэж байна те. Баян Адаргатай амьдарч байгаад за тэгээд нэг охиныгоо нэг 4 5 настай байх орчимд нүүдэлсэн байгаа байхгүй. Нүүхтэй хаашаа нүүж байгаа юм гэхэлэр одоо манай монголчууд чинь ер нь одоо ингээл ойлгочих болно шүү дээ. Одоо тухайн үеийн манай монголчуудын сургууль тэгээд нийтээрээ хүрээлж амьдардаг газар бол яхаарахгүй халахын томоохон шашны том хийд сүм хийдүүд. Тэгэхээр Хинтээ аймагт Баян Адарга гэхээр түүнтэй хамгийн ойрхон байгаа нь Балдан Бревен гэдэг шүү дээ, тий. Балдан Бревен хийд байхгүй юу. Тэгэхээр Балдан Бревен хийдийг тойроод одоо манай монголчууд сүсгтэн олон амьдардаг ийм байгаа. Тэгэхээр Баян Адарга суманд Цэнт Хягийнх байж байгаад охиндоо Дунгаа гэдэг нэр өгж байгаа шүү. Дунгаа гэж нэр өгөөд тэгээд охиныгоо нэг 4-5 настай байхад нь ер нь бол тэднийх нүүдлээд олон хүний газар руу худалдаа 8 хийх боломжтой. Тэр газрыг зориод Цэнт Хягийнх явж байгаа байхгүй. За ингээд Балдан Бревен хийдийн тэнд ирдэг. За энэ нь болохоор манай Хинтээ аймгийн өмнө дэлгэр сум. За ингээ багт нь өгөөд ирсэн. За Балдан Бревен гэдэг хийдийн хувьд болохоор Монголын зүүн талын жигүүрийн шашин номын зөнхлөх төв. Энэ бас том. Оргил үедээ 4 сургуультай, шашны 4 сургуультай өдөр бүр ном хурдаг 20 дугуйтай байсан гэдэг. Цагта 5,000-аас 6,000 ламтай Монгол дахь хамгийн том хийдүүдийн нэг байсан. Тэгэхээр одоо энэ манай зүүн аймаг тийм үү зүүн талын одоо энэ бүс нутаг тэгээд энэ жишээ нь бас нөгөө хятадаас худалдаач 8-аач ирж бас 8 хийдэг ийм чухал төв байхгүй. Тэгэд энэ рүү чин одоо нөгөө нэг Цэнт Хя гэдэг хүн чин те худалдаа 8 хийх за юу байдгийг те авсгаас өгөхөд хүн чин тэр талаа бодоод одоо бид нар нөгөө нэг хөдөө орон нутагт байж байгаад хот руу нэг амьдрал ахуйгаар ижлүүлээд тач гэдэг юм уу сургууль болслоо болыг ордог шиг яг ийшээгээ ирж байгаа байхгүй. За ингээд өмнө дэлгэрт ирсэн. За Цэнт Хягийнх болохоор ер нь бол олон хүүхэдтэй болсон. Гэхдээ яг энэ үед болохоор Дунгаа бол айлын ганц охин хിവэрэ байгаа. Тэгээ охиныгоо бол бил бенчинтэйж ном мэдлэгтэйж хүн чин багаас нь хичээл номыг нь зааж байгаа, үзүүлэх ном ирмэн үзүүлж байгаа. Тэгээ охиныгоо бол одоо мэдээж байгаагаараа хамгийн гоёор бол өсөх нь байна. За тэгээд охины хувьд болохоор нутаг олондоо үзэсгэлэнтэй гэж яригддаг. Эрдэм номтой гэж яригддаг. Тэгээд Цэнт Хягийн охин гэж яригдана. Дээрэс нь Бурхны шашны ном, Манчил эдрийг гадралдаг, бас бичиг номтой болцсон. Өөрөө бас маш уран гартай. Тэгээд дээрэс нь морин дэрэмгий. Цэцэн цэлмэг. Яриа хөлн цэцэн цэлмэг тийм гэлтгансан юм нүдтэй тэг хүний анхаарал татсан. Дээрэс нь одоо манай нөгөө зээгт наамл гэдэг одоо урлагийн маань төлөв шүү дээ. Тэгэхээр зээгт наамлаар бурхан шүтэн өөрөө бас урлаж хийдэг ийм охин байгаа байхгүй. Одоо эдэр залуу насндаа энэ охин маань. За ингээд ер нь бол тэнд одоо юу гэдгийг те Дунгаа маань ингээд өсөж байгаа. А нөгөө талдаа болохоор одоо Монголын засаг ноёдчид юм уу эдгээр бүгдээрээ ер нь бол одоо Монголыг тусгай тогтнуулах хүн нь те яг монгол хүн болгоод ингээд өсгөж чадаа чиглүүлж чадах юм бол энэ хүн мөн гэдгийг анзаарсан улсууд чинь одоо байж болох одоо боломж олцоо түүний үгийг сонсох. За дээрэс нь одоо энэ Жавсан дам хотгтын хувьд нөгөө нэг арга халахын шашны тэргүүн учраас те одоо энэ чинь хаан байхгүй шүү дээ. Тэгэхээр нэг хан гэсэн цолтой хүмүүс байгаа 200 гаруй ноён байгаа. Бүгдээрээ манжийн мэдлэл манжийн хааны өмнө сөгдөх нь байна. Гэнгүүт манжийн хаанаас нөгөө Жавсан дам хотгт чинь ингээд нэг улс төрмөлс төр ингээд игдэг юм уу те нэг юм бодлаа үсгчихгүй тэндээ нөгөө нэг сүсгтэн олныгоо бас ингээд байлгаад байгаа учраас нөгөө одоо Жавсан дам хотогтод бас ингээд хаяа цол хэрэгэм ингээд олгодог. Одоо 4 хошуу нэмэгддэг ч юм уу 5 хошуу нэмэгддэг ч юм уу тэр хошуудаас нь Жавсан дам хотогтод өргөл барьц барина. Дээрээс нь татвар өгнө. За тэгэнгүүт нөгөө 20 идэх настай болоод идэр болоод явж байгаа Жавсан дам буюу те 1893 онд нөгөө богд гэгээ маань Алтан ургийн ноёдтой нууц уулзалт хийж байгаа. За энэ нууц уулзалтын талаар гэх юм бол ер нь бол нөгөө цаашдаа Монгол төмнийг те тусгаар тогтнуулах хэрэгтэй байна. Яагаад гэх юм бол анх одоо юу гэдгийг манжаас барьж исэн тэр бодлого ингээл нэг 10 жил 20 жил тутамд нэг ганцхан өгүүлбэр дээр нэг үгэн солигдоод ч юм уу ерөнхийдөө заяа санаа ингэж явсаар хагаад анхны тэр ярьж исэн манж болон Монголын харилцаа энэ биш болоод байна. Одоо ингээд юу гэдгийг газар орон тариа хаглах гад байна те юу гэдгийг худалдаа 8 дэндүү ихслээ. За энэ үед чинь Монголд биш те 5,000 гаруй хятадын пүүс. Тэгээд түүнийгээ дагсан агентууд буюу худалдаачид ихтэй. Тэгээд дээрэс нь ингэж байгаа. Монголчууд ч нөгөө нэг юм бөөнөрөө ингэж цугларч амьдрах юу багтаа. Одоо жишээл хүрээ байна, улайстай байна. Одоо саний Балдан Бревен ч гэдэг юм ингээ хийдүүдэд дагаад ингэж амьдрт юм байна. Одоо нөгөө хятадууд шиг юм муж байхгүй те юм хот байхгүй. Ингээд нэг хийдүүдэд дагаад амьдрт юм гэдэг анзаарангуутлаа. Хүрээ мөрөн дээр байгаа нөгөө пүүсийн эзлүүч яах вэ гэхээр им агент буюу одоо нөгөө агент гэдэг чинь те агент буюу хүмүүс авчирд тэднэр нь нөгөө бараа тараавыг аваад нөгөө мал малж байгаа малчин ардыгаа дагаж очоод араас нь очоод юмудаа зардаг.
Зарахтаа нөгөө нэг торго, дурдан, үнэтэй даавуу, одоо юу гэдгийг те эндтгэс ирсэн даавуу, одоо юу гэдэг юм уу гэдэг олон 8 нэг төр хийж байгаа. Тэднийг нөгөө нэг малаас гарч байгаа ашиг шимээс нь илүү хэд дахин өндөр зэмээр зардаг. Тэгээд авч чадахгүй гонгуутл нь зүгээр зээлэр ав гэдэг хэд дахин нуглаад өгчдөг. Ингээд нөгөө өрөнд оронгуутл нь өрөнд нь мал хууг нь харуулад авдаг. Тэгээд тэр мал хуунуудаа ингэж хүрээнд цуглуулж агаад тэгээд таргалуулад намар болохлээр нь туугаад хятад руу гаргадаг. Тэгээ хятад руу гаргахад тэр тууж байгаа ажлыг манай монголчууд л хийдэг. Тэгээ монголчууд хийгээд туугаад явхлаар замдаа чоннохоод алддаг юм уу те? Эсвэл одоо нөгөө эсдэг юм уу нөгөөд нь алан голч молоод ч юм уу ийм юм болчихлоор нөгөө нэг тууж явсан усудаас чинь дахиад нуглаад нөгөөдгийг нь авдаг. Тэгээд нөгөөд чинь өрөнд ордог. За ингээл нөгөө нэг хятадын пүүсийн хар дэвтэр хятадын пүүсэнд одоо нөгөө өрөнд орсон гэдэг ийм юм чинь зөндөөх болоод эхэлсэн. За энэ болгоныг анзаарсан нөгөө Алтан ургийн ноёд, засаг ноёд чинь. Дээрээс нь энэ богд тэргүүтэх хүмүүс нууц уулзалтыг хийдэг. За энэ нууц уулзалтыг хийж байгаа шалтгаан нь ер нь бараг 1893 он гэхэд те. Тэг зорилго нь хаа байсан тэнд байсан шүү дээ. Ер нь бол богдыг хаан ширээнд өргөмжилж Монголд мөн богдыгоо хүрээлэх юм байна. Яагаад тэгэхээр Алтан ургийн ноёд тухайн үед одоо 200 гаруй ноён байна гэж шүү дээ те. Тэд нар би жишээлбэл те одоо хаан боллоо гэх юм бол намайг нөгөө хэд гаргахгүй, үзэхгүй, нэгнийхээ дээш нь гаргахгүй. Нөгөө талдаа тэр хаан болох юм бол энэ яхаараа хаан болдгийг тий одоо юу гэдгийг аав ээж чинь тийм удам содортой ийм л гэж дээ нэгнийхээ гаргадаггүй харин тэнд нөгөө богд шашны тэргүүн болохоор тэрнтэй барьцах хүн байхгүй ийм байгаа байхгүй тэгэн гутал за ер нь бол хаан болох юм байна гэдгийг ер нь мэдсэн за тэгээд тэр үед чинь байна шүү дээ тий Монгол төрийн 7 эрдэнэ гэж байгаа юм төрийн 7 эрдэнэ дотор бид одоо энэ хамтран айлгч ярьчаад юу багтдгийг нь хэлж өгье. Тэгэхээр төрийн 7 эрдэнэ дотор хатан гэж байгаа. Хатан эрдэнэ гэж бий. Заан эрдэнэ гэх мэтлэн. Тэгвэл нөгөө богд чинь шашны тэргүүн шүү дээ. Бурхны хувилсан дүр шүү дээ. Очир дар бурхны хувилсан дүр шүү дээ. Тэгвэл нөгөө бурхан чинь махан биеэрээ энгийн эмхтэй хүнтэй те энгийн амьдрал энгийн эмхтэй хүнтэй эхнэр нөхөр болж болохгүй. Энэ бурхны шашин талаас аж болохгүй, ном талаас аж болохгүй. Жигдгийн те итгэл өмшил талаас болохгүй. Хэрвээ нөгөөд чинь эхнэр авчих юм бол нөгөө сүсгтэн олны чинь итгэл өмшил хэрэгтэй байхгүй болж байна. Тэгэхээр уул нь бол хаанаар тавьмаар байдаг. Гэхдээ энэ хүн чинь юм байгаад байдаг. Яах вэ талаар сийлж эхлэн гэсэн үг. За хоёул хамтаа ялгч ярьж. За өнөөдрийн дугаарыг маань бид аз жаргалыг үйлдвэрлэдэг Bosso кондитер компани Moncondi брэнд ивент итгэж байна. За Bosso-гийнх маань Moncondi гэдэг брэндтэй. За энэ брэнд маань гал улаан морж хил зориулаад цагаан сарын коллекц бүтээгдэхүүнүүдээ гаргасан байгаа. За эдгээрт улаан шандас шоколадын чихэр байна. За энэ юу юм бэлээ? Арц болон цэцгийн амттай. За мөн цагаан шандас шоколадын чихэр нь тарагны амттай гэж байгаа. За мөн цагаан сарын баярт зориулаад хуурсан шар будаатай шар сүүний limited edition бүтээгдэхүүнээ гаргасан байгаа юм байна. За энийг ерөөсөө идэж үзээгүй юм л. Энэ зэт амар гоё гэсэн. Хуурсан шар будаатай шар сүүний бүтээгдэхүүн гэж тэгүн сонсогдож байгаа шүү дээ. За ягаад ингэж бид нэр рекламадаад байгаа гэхээр ер нь цагаан сараар мөнгө гадагшаа их урсдаг. Тэрийг боловлох гээд манай үндэсний үйлдвэрлэгчид маань бүр үнэхээр тэмцэж байна л та. Үнэхээр шинийг сэтгэж байна. Тэ шинэ бүтээгдэхүүнүүд гаргаж байна. За тэрний нэг жишээ нь тэргүүлэгч жишээ нь манай энэ Moncondi брэнд байхгүй. Манад ирээд бид нэр бөөнөрөл хуваагаад ийдсэндээ сайхан. За худалдаалж байгаа цэгүүд нь 4 зам болон 5 шард байдаг Bosso-гийн агуулгаас за мөн бүх сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж байгаа. За мөн Moncondi гэдэг нэртэй Facebook-ийн хуудас байж байгаа. Тэрний чатботоор онлайнаар захиалаад хөргүүлж авах боломжтой юм байна. За хэдий цагаан сар ойрцсон ч гэсэн чатботоор захиалаад үзээрэй. Хүрээд ирэх юм лээ те. За дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл 75 тэгтэг 88 88 дугаар явц руу залгах юм байна. За баярлалаа. За баярлалаа. За одоо би нөгөө хаан төрийн 7 эрдэнэ гэдгийг хэлж өгье. Яагаад хаан гэж тухайн үед хараад байна гэхэлэр мэдээж Монгол улс чинь одоо хаангүй болоод те өчнөө 100 жил өнгөрчлөө. Гэхдээ одоо хаант Орос гэж арталтан залгаа байгаа улс нь хаант Орос. Урд манж чингүрэн бас хаантай. Тэгэхээр энэ хоёр улстай хилэлцэж ярилцаж те зөвшөлтөд хүрэхийн тулд тэндээс нэг хан цолтой нөхөр орж иж ярьж болохгүй. Тэгэхээр нөгөө хан цолтой нөхрийг чинь нөгөө Оросын хаан чинь Николай хаан чинь дээрээс нь харна гэдэг ч юм уу те. Одоо Манжи хаан чинь бол дээрээс нь хараал байж гэнэ гэсэн үг шүү дээ. Чи одоо юу чи хаан шүү дээ. Чи ингэж ярих ёсгүй гэх байхгүй. Гэтэл эргүүлээд нөгөө талдаа богд яг энэ асуудлыг яриад очих юм бол те богд хэрвээ ярилцах юм бол чи шашны л тэргүүн шүү дээ.
Тэ чи хаан биш чи улсын ажлыг ярихгүй шүү дээ. Танад хэзний төрлийн шашин байдаг вэ гэж баг асуух байхгүй. Тэгэхээр нөгөө хаан байх хэрэгтэй гэдгийг тэр үед угаасаа ойлгоцсон байгаа нөгөө үндэсний зүтгэлтэнгүүд маань тэ тэр хүмүүс ч ойлгоцсон. Тэгэхээр хаан төрийн 7 эрднийг бэлдэх хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр чи 1890 эдийн оноос ахуулаад бэлдэж байгааз. Тэгэхээр хаан төрийн 7 эрдэнд юу байдгийг гэхээр бас таны мэдхгүй хэлээд өгье тэ. Хүрдэн эрдэнэ, чандман эрдэнэ, заан эрдэнэ, төшмөл эрдэнэ, төгс жанжин эрдэнэ, морин эрдэнэ, тэгээд хатан эрдэнэ. Бусдыг нь бэлдчих болоод байна. Хатан эрдэнэ. Яг энэ хүн дээр таарахгүй байгаад байна те. Яах вэ? За ингээд асуудал эхэлдэг. За тэгэн гут ер нь бол миний хэлэх гээд байгаа санаа те. Тэртээ тэрэнгүү манай Монголын их хаад өөрийнхөө хатан болох хүмүүсийг яг тодорхой хэдэн газруудаас авдаг байлаа. За энэ нэг талтаа ямар шалтгаанс болж байгаа юм гэхээр нэгдүгээр цус холдуулж иж болно. Тэ? Хоёрдугаарт инх ургийн гэрээ буюу тэ тухайн улстай одоо хамтын юугаа тогтоож нэг нэгнийгээ алдахгүй гэдгийг илэрхийлж ураг холбогдож болно. Дайсан ч байдаг юм уу эсвэл өөр аймагтаж байдаг юм уу тэ ингэж холбогдож болно. Гэхдээ одоо тухайн одоо яг тийм хатнуудаа авдаг газруудаас аваагүй тэр овгуудаас аваагүй тохиолдлууд нь ер нь л жоохон тонгооцсон те ер нь жоохон төрн буруутцсан байх гэдэг учраас ер нь жоохон яг ингээд яг л тэр хатныг баг бэлддэг тийм овг аймагуудаас ч юм уу баг аваад иддэг. Тэр нь бас манай хинти ордог шүү. За тэгэн гут л за одоо нөгөө богдод хаана залахын тулд түнд хатан хэрэг болно. За тэгэхээр яг тэр хоёр одоо жишээлбэл дунгаа болохоор те хинтийн тэр Балдан Бревийн хийдийн ойролцоо тэр хинтийн өмнөлгөр хавцаа ч юм уу байж лаа гэж бодъё. Богд болохоор хүрээнд байгаад байгаа. За ингээд ажил хэрэгээ явуулаад ингээд дараа дараагийн юм төлөвлөлөөд алтуургийн ноёцтойгоо нийлээд ингээд яваад гэж бодъё. Нууц уулзалтыг хийгээд. Ингэж жагаад энэ хоёрыг танилцуулах хэрэгтэй болно. Танилцуулах хэрэгтэй болонгууд л бас Монголд байгаа хан тэ юу гэдгийг том одоо нөлөө бүхий хүмүүс нь тэгж өөрийн дураар хүрээг орхидгоо. Өөрийн дураар өөрийн харьяалж байгаа газруудаа орхидгоо. Өөрийн дураар шууд Бээжинд очдгоо. Бээжинд Манжин хаан угтаж авахдаа Монголоос ирэх тэр 3 ханг тий жишээлбэл гурвангийн тусдаа авч уулздаг. Тусдаа ингэж уулзуулдаг. Хамтд нь уулзуулж болдгоо. Хамтдаа нэг дор уулзаж болохгүй. Тэрнтэй адилхан богд хөрөөнөөс гарахдаа заавал Манжин хаанаас зөвшөөрөл авна. Тэгмүүд богд хөрөөнөөс гарах хэд хэдхэн одоо юу байдаг. Одоо энэ тохиолдлын гэдэг юм уу те ийм зүйлсүүд албан ёсны зүйлсүүд байгаад байгаа байхгүй. Тэнд нь жишээлбэл одоо нэг 25 орчим наснда хүрээд тэгээд өөрийн нөгөө нэг Эрдэнэ номын дараагийн нэг ийм зэрэг төвийг авахаар те анх тухаар богдынхаа шарилд мөргөх юм аа. Буюу зан базрын одоо орчуулсан байгаа тэр газарт очиж мөргөж айдас авах юм аа гэж хэлж байгаа. Тэгээд энэ хүсэлтэд одоо Манжин ам руу явуулна. Тэгэн гол энэ үед чинь 25 26 орчим настай байгаа байхгүй. Тэгээд анх тухаар богд зан базрын тэр бунхан гэдэг юм уу те тэр зүйл нь болохоор амар баясгалан хийдэд байгаа. Тэгэхээр амар баясгалан хийд хоошоогоо хүрээ энд байгаад идэг. Манай дунгаа болохоор хинтид байгаад идэг тий. За тэгэн гут богдод чин өргөл барьж байгаа хошуунууд байгаа шүү дээ тий. Тэр дунд нь хөвчийн Жонон Бээсийн хошуу байгаа байхгүй. Тэгтэл богдыг тийшээ явах байгааг мэдлээ Манжин хаан зөвшөөрлөө. Богд тийшээгээ явах нэ. Тэгвэл энэ явах ажил те хоол унд гэдэг юм уу энэ зохион байгуулах ажлыг хэн хийх вэ гэхээр хөвчийн Жонон Бээсийн хошуу хийхэр болж байгаа. За энэ бол нөгөө нэг маш тохиромжтой. Тэгээд гаднаас хараа хяналттай байгаа нөхдүүдийн нүдэнд өртөхгүй юу өртөхгүй. Угаасаа л нэг юм болдог тэнд нь ингээд нэг хошуун ажлыг нь гүйцэтгэж явдаг ч гэдэм үү. Иймэрхүү ойлголттой. За тэгээ хөвчин Жонон Бээсийн хошууныхан богдод нэг том гэр өргөл барьж байгаа юм. За тэгээ тийшээ явах ажлыг нь зохион байгуулад богд амар өсгөлэн хийдэд очиод зан базартын одоо анх дугаар богдынхон те юунд мөрөгчөөд за тэгээ буцах явцдаа тэр нэг Жонон Бээсийн хошууны бэлтгэсэн байгаа гэрлүүн орж байгаа юм. За тэр гинт ороод нэг цайлах юм явах нь шүү дээ те. Гэтэл тэнд нөгөө дунгаа явж идэг. За ингээ бодонгууд л дунгаа. Жишээлбэл олон нөгөө нэг судалгааны ажил мэргэжлийн юм дээр гарч ирдэг л дээ. Тэн дээр юу гэдэг вэ гэхээр одоо тэр Жонон гэдэг тэр Бээлийн те одоо юу гэдэг тэр ноёных нь аягч хийж явсан. Хатных нь аягч байсан гэж яриад байдаг. Гэтэл аав нь Цэнтхя өөрөө мал хөрөнгөтэй юу? Хөрөнгөтэй те гүйлгээ ухаантай юу байна? Тэгээ боловсралтай юу? Боловсралтай 8 юм хийдэг. За энэ хүн одоогоор өөрийнхөө ганц охиныг тэгж аягч хийлгэж явахгүй байх гэж бодож байгааз те. Гэтэл нөгөө талд юу гарч ийн гэхээр энэ богд ирж байгаа. Тэгвэл энэ охиныг авч очих хэрэгцээ гараад байна шүү дээ. Эсвэл хамгийн үзэсгэлэнтэй, боловсралтай, хамгийн сайн болгоныг бол тэр ёслолд авч явна л гэсэн үг байхгүй. За ямар ч сан тэр явцад танилцж байгаа юм. За ингээд зориудаар танилцсан байж магадгүй гэдэг юм ерөнхийдөө ийм учиртай. За яг хөө энд танилцж байгаа үйл явдлыг би дахиад зөвтгөх гэдэг юм хэлэх юм бол 1893 онд нөгөө нэг Алтуургийн ноёдтой нууцаар уулзсан гэсэн шүү дээ. Тэгээ 95 онд богд одоо Шанзав Бадамд орж байгаа. Одоо хоошо хаан Торос улс руу
Николай хаанд бараалах болж байгаа байхгүй. Яг гэж бараалах болж байгаа юм гэхэлэр Монгол улс тусгай тогтнолоо зарлах гээд байгаамаа. Ингэхэд хаант улс ямар бодолтой байна вэ? Гэт 5 хүсэлт өгдөг. 5 хүсэлтийн нэгэн дээр нь одоо мөнгөн тусламж те 100 мянган рубль гэдэг ч билүү. Тэгээд зэвсэг за одоо тийм зүйлс гэх мэтлэн ийм 5 зүйлийг хүсээд явуулдаг. Тэгэхэд нь тэнд байсан нэг одоо түшмэл нь хаант улсын нэг түшмэл нь танаа яриад байгаа хүн чинь те шашны хүн биз дээ. Тэгээд яаж хатантай болох юм? Тэгээд энэ дэлхий дээр чинь хатангуй хаан гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо яаж хатантай болох юм гэжсэн байгаа байхгүй. Тэгээд тэр үеийг чинь сонссон хүн чинь энэ 95 онд ингэж уулзсан. Гэтэл энэ хоёрыг чинь 96 онд танилцуулж байгаа. Ер нь бол за тэгээд нөгөө хаан одоо богд гэгэний хувьд болохоор хаан Николайгаас 100 мянган рубль хүссэн гэж штэ тий. Хариуд нь 30 мянган рублээр тусалдаг. Гэхдээ богд болохоор мөнгөггүйдээ тусламж гуйгаад байгаа юм биш. Николай хааны байр байдлыг мэдэх гээд байгаа. Хаант орсон байр байдлыг мэдэх гээд байгаа. Тэгэн гол 30 мянган рубль ирж байгаас 100 мянгаас 30 мянга буюу одоо ингээ юу гэдгийг намайг дэмжээч гэсэн чинь нэг 10-аас 3% тий 100-аас 30% л дэмжиж байна гэсэн үг байхгүй. Ингээ байр байдлыг мэдчихэж байгаа. Гэхдээ тэр 30 мянган рублийн байлгаж байгаа нэг 2 сарын дараа ч эргүүл өгчөж байгаа. Ер нь бол ингээ тандж байгаа юм байхгүй. За ингээд ер нь бол хаан болоход одоо 7 эрднийг бэлтгээд 7 эрднийхэн 6 нь бол болчих юм байна. Нэг нь ингээ жоохон асуудалтай байгаа. За тэгээд тэр үеэс хойш нөгөө танилцсан үеэс хойш түүнийг дагуулад, дунгааг дагуулад хүрээнд ирэхдээ өөрийнхөө одоо хийд идэх юм уу те өөрийнхөө ордонд ирж байгаа байхгүй. За тухайн үед ч юм бол ордон гэхээс илүү хийдэн байгаа. Тэгээ хийддээ өөрөө гэр бариад суучдаг байсан гэж ер нь ярьдаг юм. Тэгээд яг өөрөө очиж ингэж иргэн тойронд ингэж очиж амьдэрдэг, хаяада өвөлдөө очдог ч юм уу те зундаа очдог ч юм уу ийм нэг 2 3 газартаа тэрнийхээ нэгэн дээр өөрөө нэг гэр бариад ингэж сууж идэг. За ямар ч сан тэндээ энэ эмэгтэйг авчирсан. Авчираад одоо нийтэд ил болох гэдэг шүү дээ те. Дэлхийд ил болох гээд байна. Одоо Манжийн хаанч мэдж байгаа, хаан тус улсч мэдж байгаа. Тэгээд Монголд байгаа одоо Америкийн одоо худалдаачид гэдэг юм уу те. Дээрээс нь энэ Хятадын худалдаачид пүүсүүд, манжууд гэдэг юм уу бүгд л харж байгаа. Гэтэл нөгөө хүн маань одоо юу гэдгийг хайртай бүсгүй маань гэж гаргаж иж болохгүй байна. Өөрөө жавцсан дам хутгтын дүр учраас, бурхны дүр учраас. Тэгэхээр яаж танилцуулах вэ? Буюу хаан төрийн 7 эрдэнэ хатны энд хүрэх хэмжээний байх хэрэгтэй. Тэгэн гут л нөгөө хаан төрийн 7 эрдний хатан гэдэг шүү дээ. Хатанд чинь яадаг вэ гэхээр гайхмаар үзэсгэлэнтэй биеийн төрөлхийн анхлан үнэртэйн дээр хүрсэн болгонд таашил хүртээдэг онцгой эрдэмтэй тий. Дээрээс нь тэрээр өөрийн хаяатуудаа эхийн хараар асардаг зовлон бэрхшээлийг нь байнга арилгадаг нэгэн гэж тодорхойлсон байгаа байхгүй. Тэгэхээр тийм хэмжээний эмгтэйг гаргаж ир танилцуулахын тулд түүнийг бэлдэх хэрэгтэй болж байгаа. А гэхдээ бас гарал усааг нь харсан байх гэдэг шүү дээ. Хаанаас гэдгийг нь тий. За ингээд авчирлаа. Авчрангуутлаа 6 жилийн хугацаанд 1896 он танилцсан гэж байгаа шүү дээ, тий. 1902 он, баг 1903 он хүртэл 6-аас 7 жилийн хугацаанд түүнийг бэлдэх ажил явж байгаа. Тэгэхээр тэр танилцах үед болохоор богд гэгэний хувьд болохоор нэг 25, 26 орчим настай, харин дунгаагийн хувьд болохоор нэг 22 орчим настай байгаа. За авчирлаа. Авчираад 6 жилийн хугацаанд түүнийг бэлдэн гэж байна, тий. Юу бэлдэх үү гэхээр улс төрийн одоо хичээл гэдэг юм уу, улс төрийн байр байдал, түүх, дээрэс нь шашин төрийн тэр номын хичээл нэ тэр үзэх. За дээрэс нь нөгөө хэл, манж хэл, хятад хэл гэдэг ч юм уу энэ хэлүүдийг заах. Гэх мэтчлэн ингээд ер нь бол 6 жилийн хугацаанд тэр хүнийг байж болох хамгийн сайнаар бэлдэж байгаа юм. Тэгтээ ил гарахгүй, ерөөсөө мэддэхгүй. За ингээд бэлдээдэх. За ингэж жагаад яг ард түмэнд гаргаж танилцуулах та эхнэрээ биш. Богд гэгэний одоо дэргэд байх те шашны бас том зүтгэлтэн буюу одоо эн чин бурхны дэргэд байх цагаан дар ихийн хувилгаан бурхны дүр гэж ард түмэнд ойлгуулж эхэлж байгаа. За ингээд 1902 оноос 1903 оны өмнө яг Монгол төмний өмнө, дэлхийн өмнө, сүсгтэн олны өмнө тэрээр гарч ирсэн байна. За тэгээ гаргаж ирэхдээ болохоор ачлалт ялгуун дагн эрх цагаан дар их гэсэн цолыг олгож байгаа. Одоо шашны цол байх нь шүү дээ, тий, шашны цолоо олгож байгаа. За ингээд ер нь бол тэр үед яг энтэй зэрэгцээд нөгөө үйл явдал юу болж байгаа вэ гэхээр 1901 оноос ахуулаад шин засгийн бодлого гэдэг зүйл хэрэгжиж эхэлсэн. За тэгэхээр хятад иргэдийг Монголд олноор нь суурьшуулж болно. За дээрээс нь тариалан эрхлүүлнэ. Тэгээ хятад иргэд Монгол эрхнэр авахд одоо хориггүй болсон. За тэгээд одоо хөлийн харуул болон тий цагдаа бүгд хятад хүмүүс томилогдож эхэлж байгаа. За ингээд тэгэхээр одоо хэдүүл ингээд бодъё л доо. Төрөний хэлдгэр чин Монголд 50000 хятад пүүс байсан гэж бодъё л доо. Амар байгаа шүү дээ. Тэгэхээр чин одоо бүр сүулдэ цагдаа нар нь хөлийн цэргүүд нь тэр чигтээ хятад хүмүүс болцсон. Тэгэхээр одоо ингээд Монгол түмэн бол те Алтан ургийн ноёд маань ямар ч сан байж болох те Ухаантай ноёд маань байж болох бүхнээрээ ямар ч нэг чигээ олоод авцсан те нэг зүйлээ хартсан тэрийг л биелүүлэх гээд 40 олон жил явж байгаа л гэсэн үг. За тэгээ бүгд ийм шат дараалтаагаар. За ингээд
нөгөө шин засгийн бодлого хэрэгжээд эхлэн гутал чинь Монголд чинь одоо ингээд бүр байр байдал хэцүү дээд. За тэгээд 1900-аад оны ихэнх үед чинь нэг 3 бас лам гэдгийг 3 лам хүрээнд арх уугаад тэгэн гутлаа яг нөгөө нэг гудамд нь хятад цагдаа байгаа л те юу гэдгийг одоо даралж байгаа тэр мөнгө төгрөгийг өрөнд оруулсан байгаа улсууд нь хятад байгаа гутлаар хятад худалдаачдаа зодтолцсон гэдгийг. Тэгээд тэр зодтолсноос нь болоод эргэн тойронд байгаа нөгөө нэг монгол хүмүүс нь бас орж бөөн хятадуудаа зодоо нүдэн болоод тэгсэн чинь хятад цагдаа нар ирээд тэгээд цагдаа нар нь болиулах гээд ингээд мингээ байжсэн чинь нөгөөд нь бүр дийлдэхгүй болоод тэгэн гутал нөгөөдгөн дээр чинь нөгөө хятад манж амбан ирж байгаа. Манж амбан нэрэнгуут манж амбангийн урдаас монголчууд тэр аяараа ойрлж хараад ингэж ийсэн гэдэг. Тэгээд тэрийг харчаад за ер нь бол энд чинь те ер нь байдлыг эвгүүтсэн байх шүү. Зүгээр шүтэнд зурхал юм бол бүр гал авцахад бэлэн болцсон байна. Зүгээр гудамд явж байгаа энгийн иргэн л ийм байна. Гэх мэтлэн тим мэдээг манж амбан хоошоогоо бэж нуугаа өгөөд эхэлж байгаа. За тэгсэн чинь Монголын нөгөө нэг 3 лам байна шүү дээ те. Зодтолтож имээ тэмээ болчоод хятад цагдаараас цухтагаад богдын өргөнд очиж байгаа байхгүй. Богд тэгж нууж байгаа. За ингээд 1904 онд Монголын засаг ноёд тэгээ богд гигэн те Жавцан дам хутагт гар бие оролцож Бээжин рүү цагтлвчиж байгаа. Тэгэхдээ болохоор хүрээнд сууж байгаа манж амбны хэрээс хэтэрсэн үйлдэл те энэ болгоныхын талаар хилээд ингээд одоо нэгсэндээ хов өргөдөг гэсэн үг. За энийг нь сонссон манжууд яах вэ гэхээр одоо ингээд улам зузаатах гингүүд те энэ одоо амбанд угаасаа дургу болцсон байна. Наад амбанга дат гэдэг. Датуулж байгаа. За 1904 онд манж амбанг татчихж байгаа. За энэ хооронд ард түмэнд болохоор нөгөө цагаан дээр их маань те бас хувилгаан дүр учраас шашин номынхон эрдэм номыг үзүүлэх ёстой шүү дээ. Тэгээд тэгэн гутал жүд авах хит хитэн ийм одоо бухны шашны ийм одоо номын хүчүүдийг аваад үзүүлээд явж байгаа байхгүй. За энэ дунд манайхан одоо ч мэднэ лүүжин тавих ёс гэж нэлээд цээртэй нэлээд хатуу бас хэр баргийн те хуврах тавьчих болтгоо ийм хүнд ном байдаг гэдэг. Тэгэн гутал энэ ном чинь болохоор ер нь муу муухай альбин тирэн одоо юу гэдгийг те жадлан гэдэг үлүүдээ ингээд бүр муу муухай тэр одоо сүнс альбин тирэн юу гэдэг муу муухай болгоныг л хаадаг гэж тэр номыг үздэг. Тэгэн гутал эний чинь лүүжин тавьдаг ламнаас чинь тусдаа улааны те юм харын юмнуудыг хийж мэдэг бас ийм төрлийн хуврагууд байх нь л да. Тэгэн гутал яг энэ жүд авсны хараас 99-ийн 81 хоног заяа. 81 хоногийн турш хээрээр явж хүүрийн газруудаар явж муу муухай зүйлстэй тэмцэх тэр зан үйлийг өөрийн биеэр гүйцэтгэх ёстой. Ийм хувилбар байдаг юм байна. Ингэж явна. Нэг бол хээрийн 7, гэрийн 7 гэсэн ийм зачмаар бас гүйцэтгэх боломжтой. Тэгэн гутал хээрийн 7, гэрийн 7-оор нь гүйцэтгэдэг. За гэрийн 7 бол гэртээ мэдээ сууж байгаа одоо номоо хураад те ингээд ингэх юм манай дунгаа маань. Нөгөө талдаа хээрийн 7 гэдэг нь яг хүрээнд байгаа. Тэгээ хүрээний эргэн тойронд байгаа хүн тавьдаг газар хуучнаас хаана хүн тавьдаг байсан. Гэт үзсэн чинь тэр үед ч гэсэндээ манай энэ 70 давхар шүү дээ. 70 давхарт хүн тавьдаг л байсан юм. Хүрээний хүн тавьдаг хуучин газар. Тэгээд яг тэр 70 давхарт 7 шөнийн турш сууж лүүжин тавих ёс гэдэг байгаа гүйцэтгсэн байт юм байна. За ингээд давхар нөгөө нэг яг ард түмний сэтгэл ч гэсэндээ яг тэр нөгөө нэг Жавцан дам хутагт бурхны дүр маань бурхны дүртэй л дэрэгдээ хажуудаа байгаа юм байна. Энэ хоёр одоо гэр бүлэхээс илүү те бурхны дүр түүний туслагч нь гэдэг юм уу ингэж ойлгож байгаа юм байна л гэж ойлголт үүсэж байгаа байхгүй сүсгтэн олон дунд. За тэгээд тэрийг ч гэсэндээ эргэн тойронд харж байгаа манж амбан юу гэдэг те бүгдээрээ л за ийм л юм болж байгаа гэж ойлгож байгаа. За тэгээд дунгаа маань ер нь бол одоо бид нэр дондог дулам гэж мэдээд идэг шүү дээ те. Энэ дондог дулам гэдэг нэр хүртэл түүний нэр биш. Алдаатай нэр юм байна. Тэгээд би энийг ингээд хөөгд үзсэн чим за богд гигийн чинь нөгөө бурхан гэж хэлэгдэж байгаа учраас түүнтэй хамт байх эмэгтэй бол яг түүний хэлдгээр бас бурханы л дүр байх ёстой. Тэгээд түүнийг номын ёсоор нийцүүлэх ёстой. Тэр 92-ыг номын ёсоор нийцүүлэх ёстой. Ингэх юм бол ард түмэн тэр жигтэй сүсгтэн олон зөвөр хүлээж аавна. Тэгвэл бол богд гигийн бол очир дарийн хувилгаан. Очир дарийн бурхан, очир дар бурхан байхгүй юу? Тэрний одоо хувилсан дүр, одоо хувилгаан дүр нь богд гэсэн үг. Тэгвэл бурхан багшийн очир хөлгөн судар гэж байдаг. Бурхан багшийн очир хөлгөн судар. Очир хөлгөн судрынх нь одоо судрыг нь очир дар бурханы дүрээр номлодог тийм ёстой. Тэгэхээр тэр очир хөлгөн судрыг богд гэгэн л одоо эзэн нь гэсэн үг байхгүй юу? За тэгвэл очир дарын тусч охин тэнгэр гэж бий. Тэр тусч охин тэнгэр нь болохоор дондов лам. Дондов лам. Энэ болохоор очир дарын тусч охин тэнгэрийн нэршил бурхны шашинда. Тэгэнгүүт дондов лам гэж байна тийм. Тэгэнгүүт лам болон дулам энэ хоёр нэг утгатай буюу их гэсэн утгатай. Тэгэхээр лам болон дулам гэдэг нэршилч одоо нэг төвд нэрмэр юм ч юм уу тийм ийм байх нь шүү дээ. Гэхдээ орчуулах юм бол их юмны их байж болно эсвэл их газарч байж болно те ээжийн их байж болно те тэгэхээр ийм дондов лам гэдэг одоо энэ охин тэнгэрийн тэр одоо нэршил шүү дээ те тэрийг одоо нөгөө думгаад маань өгч байгаа байхгүй.
Тэгэхээр дунгаа болохоор дондов лам охин тэнгэр. Тэгэхээр очир дар бурхны хувилгаан дүрийн дэргэд туслагч охин тэнгэр нь байна гэсэн ийм утга. Тийм байна. Инглээрээ сүсгтэн олон махан биеэрээ те хүн дүрээрээ хүнтэй ингэж ханилж байгаа биш. Эн чинь туслагч охин тэнгэр нь хажууд нь дэрэгдэн байгаа гэсэн ийм утгаар хүлээж авч байгаа. Бүр тэр утгаараа зэндээ бүр маш сайнаар хүлээж авч байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр итгэл үнэмшлийг алдуулахгүй байж тэр хүн маань тусгай тогтнолоо хийх гэдэг шүү дээ те. Түүнийг зэндээ алтан ургийн ноёд мэдчихэж байгаа байхгүй. За тэгээд хизэнээс бид нар яг одоо нэг лам дулам гэдэг шүү дээ. Тэгвэл уул нь бол дондов лам, дондов шүү бүр. Дондог биш. Дондов лам. Тэгвэл хизэнээс энэ нэршил бидэрт өнөөдөр дондог дулам болоод ирсэн юм. Тэгэхээр 1960 онд бичигдсэн Донорын намдаг гуан цаг төрийн өмнө гэж роман бий. Энэ роман дээр бичгтээ нөгөө дондов лам байсныг лам дулам хоёр те ер нь ялгаагүй бол гэ дондог дулам гэж бичнээр бичээд ингээ оруулсан байдаг. Одоо бидэнд байгаа хамгийн цаана бичиж үлдсэн энэ нэрийг яг хизээ хэн бичсэн юм бэ хаахлаар цаг төрийн өмнө гарч ирдэг гэж байгаа. Тэгэхээр энийг болохоор би яриаггүй шүү. Энийг болохоор одоо манай Богдхааны одон музейн хариуцж байгаа хүмүүс яг энэ талаар бас ингээ хэлсэн тийм юм байдгийн шүү. За тэгэхээр 60 оны тэр цаг төрийн өмнө бичигдсэн дондог дулам гэж бичигдсэн. Тэгээ бид нар өнөөдөр дондог дулам хатан гэж яриад байдаг шүү. Уул нь бол дондов лам. Тэгээд дунгаа. Тийм учраас би түүний талаар сонссон болгоно хайчхаа тий шинээр бичье гэдэг байгаа чи энийг. За тэгэн гутал одоо юу гэдгийг их дагн тий цагаан дээр их гэдэг ингэж штэ. Тэгэн гутал хажуунаас нь манжийн хаан харж агаад за богд гэгэнд дэрэгдээ юм одоо юу гэдгийг те их дагнтай өөрийг нь туслагч юм охин тэнгэртэй болсон гинэ гэд ингэн гутал тэн дээр нь бас цагаан дээр гэдэг ч үлээ цагаан их гэдэг ч үлээ тийм цолыг дээрээс нь шагнаж өгдөг. Тэгэн гутал бурхны шашин талаасаа тэтэ дэрэнгүй бид нар цагаан дээр гэд хүлэн зөвшөөрчөд байхад манжийн хаан нэмж шагнах нь юу вэ гэж ард түмэн бас дотроо бодож байгаа байхгүй. За ингээд ерөнхийдөө нөгөө нэг яг хувьсгалыг хийх бүх юмнууд ингээ яваад байгааз. За тэгээд яг одоо дунгагийн хувьд те дондов тав гэдэг байгаа энэ хүний хувьд болохоор үнэхээр тэр ард түмний хүсэн хүлээсэн хүн мөн байсан мөн байсан. Эрдэм чадaltaй юу? Чадaltaй бурхны шашин талаасаа тэр ном судах талаасаа те мэрдэм мэдлэгтэй юу? Мэдлэгтэй. Дээрээс нь ард олныгоо инэрдэг. Ягаад тэгэхээр одоо богд гэгэний одоо богд гэгийн татвар өгдөг, өргөл байцаа өгдөг тэр одоо юунууд байна шүү дээ те хошуу гэдэг юм уу нутгууд байна шүү дээ те. Тэр нутгуудаар энэ хоёр чи явна л та. Ингээд явхдаа яг тэр нөгөө зуд болж байгаа газруудаар хоёулаа хамтдаа очдог. Хамтдаа очоод аль нь өөрийнхөө чадах номыг хурах. Ингэхлээр нөгөө нэг тэнд байгаа сүсгтэн олон ард түмэн маань ядаж сэтгэлийн хувьд таашаал авна. Тэ энэ 100 гэдэг юм уу энэ олон малгуугаа алдсан энэ маань одоо ингээд одоо юу гэдэг бурхны дүрэг те ингэж айлчилж ирээд ингэлээ гэдэг сэтгэлийн юм аавна. Дээрээс нь бас ингээд одоо сэтгэлээ дагаад гэдэг шиг юм болно. Тэгээд очихдоо зүгээр очихгүй. Нөгөө малгуугаа алдаад ингээ хамаг юмаа ингэсэн улсуудад одоо хоол хүнс те юу гэдгийг тэгээд нөгөө маланд нь өвс тижэл мэжэл гэдэг ч юм уу тэр болгоныг аваад очино. Тэгээд тэндээ сайн сайхны төлөө ном хураад сайн сайхан байгаасаа гэдэг ерөөл өргөөд ийм юм болно. Ингээд ирэхлээр нөгөө эргэн тойрондоо түүнийг дагах хүчүүд нь улам бүрдээд идэг. Ганцхан богд гэгэнд биш. Нөгөө талдаа одоо юу гэдгийг эзэн Чингис хааны маань те алтан ургийн маань юу гэдгийг тэр нутгаас гарч ирсэн эмэгтэй бас яг энийг ингээ хамт хийгээ яваад байгаа гэдэг утгаараа буюу алтан ураг талаасаа бодсон Монгол түмэндэж тэр нөгөө талдаа бурхны шашин талаасаа бодсон Монгол түмэндэж тэр аль нь яг ингээ зогтцсон аль альнийхаа бүгднгийнхэн сэтгэлийг татаад байгаа ийм хоёр нэгдэл واخхой. За ингээд ингэж явах тусмаа л нөгөө Монгол түмнийг улам ингээл энэ тал руугаа энэ хоёр руугаа анхаарлыг хандуулаад энэ хоёр руугаа л бүгд ингээд идэг болж байгаа юм. За тэгэн гутал их дагны аймаг гэж байгуулж өгч байгаа. Түүний хүчийг нэмэгдүүлэх одоо үүднээс энэ хүн болохоор богд гэгэн бол за яа гарахгүй бурхны одоо хувилсан дөөр гэж хүндлэгдэг маг харахын шашны тэргүүн гэдэг чинь бүр том зүтгэлтэн байна шүү дээ. Тэнгүүд энэ хүнд чинь төрийн хэргийг залгах дээрэс нь алтан ургийн ноёдыг те Чингман хаан дорж намнан сүрэн гэдэг ч юм уу энэ улсуудын хэлэх үгийг хамгийн ойрын хүн нь хажууд нь хэлж байгаа. Яг тэгвэл богдтой хамгийн ойрын хүн нь л дунгаа байхгүй. Тэгэхээр дунгаа чин богдын шийдвэрт хамгийн нөлөөлж болох хүн гэсэн. Тэгэхээр дунгаагийн хувьд бол үнэхээр үзэгсэлэн төгөлдөр тэ хараа хуц нүдэндээ галтаа гэдэг шиг нүдэндээ галтаа бурхны номонд чадваржаад маш олон ингээд нөгөө нэг юмуудыг давцсан хүндлэгдсэн. Тэгээ дээрэс нь цаанаасаа нэг Монгол төмний үндсэн уг гарвалыг илэрхийлж байгаа ийм удам судартай. За тэгээд их дагны аймгийг байгуулж өгдөг. Их дагнтай аймаг байгуулж өгч байгаа богд. Тэгэхээр их дагны аймгийг байгуулангууд л тэнд нь хаанаас ямар хүмүүсийг оруулах вэ гэхээр Монголын за ялангуяа хүрээнд байгаа хамгийн шилдэг гэсэн урчууд, улаачид, дархчууд, мужаан хүмүүс, зураачд энэ болгоныг цуглуулад их дагны аймгийг байгуулж байгаа. Тэгэхээр тэнд чинь зүгээр нэг ардууд ороогүй байна шүү дээ. Их дагны аймгийг байгуулахдаа өөрөө ингэж яг нь урлаачдыг те ингэж тэгэхээр чинь бүр 100 гаруй урлаач идэр байсан гэдэг. Тэр дунд нь л байхад шүү дээ. Тэр дунд нь бид нар мэднэ. Одоо
Монгол улсын түүх тосголын хосгүй үнэт өвд багтдаг 5 уран зураг байдаг штэ. 5 уран зургийн 1-дүгээрт нь Мадсан шарвын бүтээл явдаг. Тэгвэл Их Дагны аймагт багтж байгаа энэ 100 гаруй урлаач урчууд дундор Мадсан шарвч явж байгаа. Жохон залуу явж байгаа. Тэгэхээр тэр хүн ингээд нэг юм монголчуудын одоо урлаач дарахны соёл те одоо манай дарга ангийн хийц мэс гэдэг шиг энэ болгоныг эргүүлээд хайсан гэсэн үг. Өөрөө нэг багаасаа зээгт наамал хийдэг байсан шүү дээ. Тэгэд энэ үед чинь яаж юм гэхээр 1691 оноос одоо 1900 он гатал хэр чин Монгол төмөн 200 жилийн турш өөрсдийн үндсэн одоо юу гэдгийг хувцсны соёл, хээ угалц, хувцас, дүр төрх, малгай бүх зүйл тэр зүйлүүд нь бүгдээрээ соёлын өөр нөлөө орчихсон. Тэгээ ер нь ингээд отго джинс менс гэдэг ч юм уу те ингээд нэг юм өөрчлөлт орцсон. Ноёдон толгой дээр юм чулуу углаад явдаг болсон ч гэдэг юм уу те. Ингээд өөрчлөлт орцсон. Энэ болгоныг мэдж байгаа учраас нөгөө талдаа ухаад Сүхбаатарын дарга ангийн хийц гэж яг ямар хийц хэлээд байгаа. Бидэнд өөр годэрхээ угаалц тэр одоо урчуудын газар энэ тэр өв соёл уламжлал те юу гэдгийг тэр болгон яг юу юм гэдгийг хайж эхлээд тэгээд өөрийн гэсэн аймагта тэр урчуудыг ялангуяа оруулж эхэлдэг. За тэгэнгүүт тэр өөрийнх нь аймаг нь өөрт нь бас юу өгөх юм? Татвар өгөх юм. Өргөл барьц өгөх юм. Тэгэнгүүт нэг талдаа цагаан дараа хийн гэхлээр түүний эвээдэг төрлийн одоо бурхан бурхныг нь ярих юм бол цагаан дараа их ч одоо хүүхэд хөгшөж яадаг юм уу те ийм одоо ядарсан инэрсэн хүмүүсийг инэрнэ гэдэг бол тэнд нь хүмүүс ингээд итгээд өргөл барьц өгнө. Ингээд юуны дунгаагийн нөлөө өөрөө ингээд богд хаантай зэрэгц хүч шахав нэлээд нөлөөтэй болоод эхэлж байгаа. За ингээд 100 гаруй урлаачтайг аваад өөрийн аймгийг байгуулсан. Тэгээд өөрөө бас хөрөнгөтэй болоод эхэлж нэрийг ойлгоорой. Өөрөө хөрөнгөтэй болоод эхэлж байна. За тэгээд нөгөө богд маань шашны дэргүн учраас те тэр үед л чинь нөгөө хийдэд амьдраад идэг. Гэтэл тэр чинь цаашдаа хаан болох гээд байгаа. Түүнд хааны ордон хэрэг болно. Тэгэхээр хийдүүдийг харж агаад тэр үед яг нөгөө нэг өргөл барьцаагаа дагуу богд өөрийнхөө одоо ордныг бариулж эхэлж байгаа. Хааны ордон гэхээс илүү нөгөө богд гэгээний ордныг бариулж эхэлж байгаа. Энэ маань болохоор манай бидний мэдих богд хааны музей юм шүү дээ. Тэгэхээр энийг бариулж эхэлнэ. Ингэж барихдаа энийг чинь болох нэг ногоон ордон гэдэг. А дээрээс нь шар ордон гэж байдаг. Лаврин гэж бас байгаа. Гэх мэтчлэн ингээд энэ тэнд ингээд одоо байдаг те. Тэнгууд ногоон ордон баригдаж эхэлж байгаа. Тэнгууд ногоон ордны чинь хувьд болохоор 8 дугаар богд Жавсан дам хотогдвол одоо хаан ширээнд өргөмжлөлтгөөс өмнө тэгээд 1893 оноос ахуулаад байж эхэлсэн ногоон ордныг. Тэгэхээр баг хаан гэдгээ төлөвлөсөн гэдэг нь баг л ойлгомжтой байгаа сте. Тэгэхээр 1893 оноос ахуулаад барьж эхэлсэн. Тэгээ 1903 онд дууссан гэдэг. Тэгэхээр чин 10 жилийн хугацаанд манай энэ яг богдхааны ордон музей байгаад байгаа энэ ордны чинь барьсан байх нь. За барихтаа мэдээж тэр өргөл байц татвар дээр мал барьж байгаа сте. За тэгэнгүүт ногоон ордныг нөгөө хим маань дунгаа маань тэ яг нөгөө нэг одоо л эн чин зөвхөн юуны биш шүү. Бурхны шашны те бурхны шашны тэргүүний ордон биш шүү. Энэ бол Монголын хааны ордон болох юм а гэдгийг мэдж байгаа учраас одоо Монголынхон үүх дүүх өв соёл юу гэдгийг тэр болгоныг шингээх нөгөө нэг урдчин дарахчуудаа бүгднийг энэ ордныхоо байрлал руу хамтдаа оруулж байгаа. За тэгээд энэ бол туулгоолын хөвөөнд ногоон ордны уран барилгын цогцлбор шарав пилжээлэн буюу бэлгийг хөгжүүлэн бадуулагч гэдэг энэ сүмийг ингээд барьж эхэлсэн байдаг. 10 жилийн хугацаанд барьж байгаа. Тэгсэн чинь энэ барилга дээр нэмээд яг уу 1903 онд энэ Европ маягийн 2 давхар нааталт нэг юм цагаан дөрвөлжин хэсэг байгаад байдаг шүү дээ. Нөгөө өвлийн ордон гэж одоо бид нар хэлээд байдаг. Энийг болохоор Оросын 2 дугаар Николай хаанаас бэлгэлсэн зураг төслийн дагуу их хүрээнд дэх Оросын консулын газраас эрхлэн Сэцэн-хан аймгийн Боройд барилгачдаар бариулсан гэдэг. Тэгэхээр өвөлдөө энд одоо хаан хатан хоёр маань орж иж амьдардаг одоо суудаг болсных нь одоо тэр 2 давхар ордныг бол тэр хаав исэн 1905 онд байруулж байгаа шүү. Тэгэхээр нүнд тусгаар тогтнолын хөдөлгөөн 11 онд болж байгаа шүү. Гэтэл энэ чинь 5 онд ингэж байгаа. Тэгэхээр бүх юм нь ийм бэлтгэлтэй угаасаа бэлтгэлтэй л яваад байсан хардаад байгаа. За ингээд 1908 он гэж яхад Манж гүрний одоо ЦС гэж нэрлэдэг байгаа. Тэр хатан нас орж байгаа юм. За тэгээд түүний араас 1909 онд нөгөө 4 онд Манжийн амбан татагдсан шүү дээ. Энэ хооронд манайхан энд ингээд байж болох бүх юмудаа хийгдэн гэсэн үг байхгүй. А үүний араас 1909 онд буюу Манжийн төрөөс Арга Монголын хүрээнд суух амбан сайдаар Сандоо амбан томилдог. За тэгээд Сандоо амбан 1909 онд хүрээнд ирж байгаа. За хүрээнд ирэнгуутлаа богд гэгэнд багаалгадаг. Амбан гэдэг бол тухайн хүрээг захирч гэдэг юм уу ийшээ сууж байгаа бол Манжийн хаан л гэсэн үг. Манжийн хааны үгийг гүйцэтгэж байгаа буюу энэ нутагтаа байгаа Манжийн хаан л гэсэн үг шүү дээ. За тэгэнгүүт богд гэгэнд бараалгасан чинь тэнд дондог дулан хамт байж гинэ. За тэгсэн чинь амбан болохоор ирээд ингээд яасан чинь богд хаан болохоор ёсолсон юм уу да. Гэтэл нөгөө хатан нь ёсолдгоо. Тэгэнгүүт өөрийгөө Манжийн хаан те Манжийн амбан гэж ирсэн хүн чинь нилээн дээгүүр очиж байгаа шүү дээ. Танаа хүн чинь яхаар надад ёсолдгүй те гэдгсэн чинь богд болохоор тэндээс ухаан зараад энэ бол
надад те яасан одоо бурхны дүр те миний одоо юу гэдгийг ингэж эхэлж авсан туслагч учраас танд заавал ёслох ёсгүй гэж амар дипломат гаргаж байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөөх нь чи юу гэдгийг те та шашны тэргүүн байж тэгвэл ихнэр авах ёсгүй шүү дээ гэх мэтчлийн юм яжулсан үгүүдийг хэлсэн байдаг. За яг энэ дээр хэлээд байгааз манжийн тэр 200 жил гарan даралдсан байгаа манжийн амбан тэ хүрэн дээрээд ингэхэд тэнд байгаа хатан ёслохгүй байгааз тэ тэр эмхтэй ёслохгүй байгааз үүнээс л түүний яг тэр нөгөө нэг зан чанарыг мэдчихүүлээд байгаа байхгүй. Зөвхөн манжийн амбанч биш. Олон аман яриач гэдэг юм уу юм тусламжаас гарч ирдэг. Тэр Оросын консул ирээд яан тэ энтхийн одоо юу гэдэг энэ тентхийн одоо том төлөөлөгч нар ирнэ. Хиндэнч тэр эмхтэй ёсолдог. Яагаад гэвэл тэнд өөрийн нэг юм Монгол гэсэн нэг тийм юм байгаад байгаа байхгүй. Би хизээч манжийн одоо хааны өмнө ёслохгүй гэдэг тэр нэг бид нар манжаас илүү гэдэг тэр Монголын нэг өөрийнх нь юм байгаад идэг. Орос хаанд орсооч гэсэндээ ингээд төлөөлөгч мөн ирсэн чинь алиндан ч ёсолдгоо. Гэхдээ нээлттэй харилцдаг дипломат яриа мариандаа бол маш сайхан нээлттэй ярьдаг. Хизээч өмнө нь бүхэлцдэг. Ийм л нэгэн байгаад байгаа байхгүй. За хоёулаа хамтаа ажиллаж ярьчих. За өнөөдрийн дугаарыг чанартай амьдрын ураатай Мортон резиденц ивент итгэж байгаа. За энэ зайсан толгойн зүүн талд Америк сургуулийн чанга хойно баригдаж байгаа. Одоо баригдаад дууссан 100% ашиглалтанд орсон ийм хотхон байгаа. За 58-аас 122 м2 бүхий 2-4 өрөө байрнуудыг санал болгож байгаа. За энэ хотхон нэг давуу талтай нь юу гэхээр ус цэвэршүүлэх системийг хотхоныхоо хэмжээнд суулгацсан. За зайсангийн хувьд болохоор усны жоохон асуудалтай байдаг. За тэгвэл Мортон резиденц усны асуудалгүй байх нь байна. За би ер нь Монгол улсад хотхондоо дээж өргөх талбайтай ийм барилга бол ерөөсөө мэдэхгүй юм бэл. Энэ үнэхээр гоё те. Энэ бусад газрууд зүгээр нэрэл гэж бодмоор ийм гоё зүү жоохон сэтгэл штэ. Жоохон сэтгэл. Тийм. Яг сэтгэл эднэрээс харагдаад байдаг. Одоо жишээлбэл тактик 100% тооцоогүй гэж байгаа. За ингэснээр 20-45 сая төгрөгийн хэмнэлт гарч байгаа юм байна. Байр худалдаж авч байгаа хүмүүстэй. За мөн лифт орцгарцсан хэсэг нь нэг хэмд буюу хөгжлийн бэрхшээлтэй болон хараагүй хүмүүс зориулсан ийм шийдлүүдийг одоо нэвтрүүлсэн байгаа. За хараагүй ч гэж одоо хүүхдтэй гарахад ер нь хэцүү байдаг шүү дээ. Бас л дахиад сэтгэл явж байгаа юм тийм. За энэ Мортон резиденцийг сонирхч байвал борлуулалтын албаны дугаар нь 76 тэгтэг 67 юм байна. За зайсан толгойн яг хой талд эдний шоурум нь байж байгаа. Тинчээ очиод өрөөний зохион байгуулалтууд болон барилгын материалын тэрэг бүгдийг хараад танилцчих боломжтой юм байна. За баярлалаа. За баярлалаа. За тэгээд нөгөө Сандоо амбан ирж штэ тий. Гэтэл нөгөө Монгол ноёдууд болон богд нийлж байгаад тий. Манжийн одоо амбан чинь бүр хэрэг стрээд ийна гэдээ хэл хүргэж байгаа буцаацсан шүү дээ. Гэтэл Сандоо амбан ирээд бас арай өөр байх юм болов гэсэн чинь үгүй. Бодлогыг улам хүчтэй явуул, улам одоо эрчийн нэм гэсэн гэж байгаа байхгүй. За ингээд нөгөө нэг бүр яг хятадын одоо манай Монголын хэлийн цэргүүд тэр жигтэй хятад цэргүүтэй болж байгаа. Цагдаа нар нь бүгдээрээ хятад цагдаатай болж байгаа. Нэгэсэндээ одоо бүр ингээд бүр гэд лав дараад ингээд дуусах. За тэгсэн чинь богд гигэн болон Монголын ноёд лам нар хүчтэй эсрэг үзүүлж эхэлсэн энэ дээр бол. За 1909 он гэхэд богд гигэн Монголын бүх ноёд төшөмдөд зориулаад өөрийн зүгээс лүндэн гаргадаг, лүндэн болгодог. За тэгэнгუთ энэ лүндэн дээр юу гэж байгаа юм гэхээр эдүүгээ Монголын шашин төрийг баттган газар нутгаа хамгаалж урт удаан амар жаргалтаа суух цаг ирсэн байна. Зүгээр суугаад байх юм бол жаргалтаа суух битгий хэл газар шороогооч эзэмшиж чадахгүй хүрхэн. Үүнийг мэдсээр байж та бүгдд хэрэг би эс сануулвал бүгдээр намайг шүтэж мөргөж ирсний тус үгүй болно. Үүнийг танаа олон ноёд төшмөд сайтар бодож тусын санаж бодсноо нин даруй надад илтэг. Одоо энэ бүр ингээд бүр дэнтлээ те. Одоо намайг үнэхээр ингээд юу гэдгийг шашны тэргүүн гэж өмдөлж хайрлж ингэж ирсэн бол би яг ийм хэцүү цагт нь одоо болсон хэдүүлээ ингэя гэдгийг хэлэхгүй бол ингэж намайг одоо шүтсний хэрэг юу байгаа юм бэ? Одоо харин хэдүүлээ хөдлөхгүй бол бүр ингээд газар шороочгүй болох гээд байна. Та нар юу бодож чинь бүгднгийн даруй надад хэл. Гэт бүх ноёд руу явуулж байгаа. Нөгөө 200 гаруй ноёдууд, шалтуургийн ноёдууд бүгд нь рүү. За тэгээд үүнээс ч ахуулаад яг тэр дундаас яг нөгөө нэг галас гад. Одоо яг мэдэрчлээ. Бүгд одоо ингээд юу гэдгийг төрийн хийх хүмүүс маань гараад ирцэн байна. Тэгээд нөгөө нэг үзэл бодол өөр явж исэн бүх улсууд чинь за бүр үнэхээр болохоо байлаа. Үнэхээр ингээд хаяанд нь хятад цэрэг ирчээ хятад цагдаа ингээд ангууд нөгөө Монгол алтан уургийн ноёж гэсэндээ хэцүү үстэй тий. За ард түмэн гэсэндээ хэцүү. Ингээд бүгд ингээд чинь гутал яг тэндээс ингээд галыг асааж өгч. За ингээд 1911 оны 10 сар болдог. 1911 оны 10 сард одоо яг нөгөө хятадд манжийн одоо тэр одоо хаан мааныг унгаах те дотоодын энэ тэмцэл бослого энэ дээр бас гарч гарч агаад хамгийн том нь буюу Ванчуугийн бослого гэж
бослого хятадд өрнөж байгаа. За тэгэнгүүт энд өрнсөн манжид өрнөж байгаа тийм. Энэ өрнсөн бослогыг ер нь анзаарсан Америкаас тусламж гуйгаа явж исэн тэр нөгөө Сун Яцен гэдэг тийм. Сун Яцены хувьд энэ бослогыг яг одоо ойлгоод тийм. Хятад юу гэдгийг манж гүрэн унах болцсон байна. Хятадууд ч гэсэн тусгай тогтнох ёстой гэж буцаж ирээд за тэрийг нөгөө бослогыг ч юм удирдаад тэгээ бас амжилттай болгодог. Ингэн гутлаа 1911 оны 12 дугаар сарын 1-ний өдөр. Одоо энэ он саруудыг маш сайн тэмдэглэж аваарай. 1911 оны 12 сарын 1 ингэхэд төр засгийн газраа байгуулж байгаа. Дундад ирэх хүн болсон. Төр засгийн газраа байгуулж байна. За тэгээд Сун Яцен үүнийг удирдах байгаа юм. Манж унлаалвал те манж унлаа араас нь хятадууд ч гарч ирж байна. Хэрвээ хятадууд өөрсдийгөө манжийн төрийн залгамжлагч гээд тухайн төрд харьяалагдж байгаа бүх хошуу нутгуудыг захираад эхлэх юм бол тэр ёсондоо нэг ёсондоо ингээд монголчин тэрчтэй хятадын мужид болчихж байгаа гэсэн үг. Тэгтээ дөрөнгөө хилийн цэрэг нь хүртэл хятад байна. 200 гаруй жил манжийн иргэшилд байцсан. Цагдаа нар нь хятад байна. Захирж байгаа амбан хятад байна. Одоо энд өөр юу хэрэгтэй? Тэгэхээр тэр манжийн төрийг залгаад гарчиж байгаа хятадууд чинь 12 сарын 1-нд залжлаа шүү гэдэг мэтийг манай тэнд байгаа одоо бас тагнуул магнуулын үр гүйцэтгэж байгаа хүмүүс яаж хийж байгаа л одоо манай Монгол руу мэдэгдээд байгаа Монголдоо. Тэгэн гол нөгөө Монголын ноёд болон богд гэгэний хувьд за тэгвэл тэнд ийм юм болчлаа. За тэгвэл эргүүлээд одоо энийг нь амжуулаад бид нар те одоо юу гэдгийг дундад иргэн улсыг өөрсдийнхөө улсыг зарлахаас өмнө амжиж хэлэл заалах хэрэгтэй. Гэхдээ бас дахиад ухаан орно. Яах вэ гэхээр за нэг бар сарын бар өдөр одоо Монгол түмэн өөрсдийнхөө тусгай тогтнолыг зарлах чинь да гэдэг ч юм уу. Иймэрхүү яриаг ил гаргая. Шуум маягаар гаргана. Тэгэн гутал тэр яриаг нь сонссон хүрээнд байгаа нөгөө манжийн улсууд энэ тэр юм уу те бүгдээрээ ерөнхийдөө за нэг ийм юм болох гээд ингээд цаашаа гавас дахиад давхар мэдээллүүд явна те. Энэ үед чинь нөгөө нэг сандаа амбаг чинь хүрээнээс хөөж гаргах маргах тэр бүх юм чинь бүрдсэн байгаа байхгүй. За ингэж жагаад 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр олноо оргигдсон Богд хаанд Монгол улс тусгаар тогтнолоо зарлахад Богд хааныг хаан ширээнд залж бидний мэдих нөгөө Дунгаа гэдэг бүсгүйг чинь те Монгол төрийн хатны ширээнд өргөмжилж байгаа. Ингээд улсын их дагн хэмээх өргөмжилдэг. Улсын их дагнаар өргөмжилж байгаа байхгүй. За тэгэхээр ер нь бол нөгөө түрүүний ярьж байгаагаар энэ зүйлсүүд бүгдээрээ тэр жигтэй аль эртнээс яг л ингэж бэлдэж үрж явсан үйлсээ гэдгийг би бол яг өнөөдрийн нэвтрүүлгээрээ би зөвхөн өөрийнхөө зүгээс л ингэж хараад тайлбарчлаа шүү. Гэхдээ маш олон одоо манай түүхчнэр болон те судлаачдын өнцгүүд байгаа л да. Гэхдээ бүгд баримтан дээр тулгуурлаж байгаа гэдгийг бас хэлчихье. Одоо Монголд те өөрсдийнхөө төрийг байгуулах хэрэгтэй болж байна. За ямар ч сан хаантай болчлаа. Хаан гэдэг маань одоо юу гэдгийг манжийн хаантайч тэр хаан тостооч тэр хааны төвшнөөс одоо хилцэр хийж болно. За тэгэн гол хаан зарлангуутлаа шууд тэр жигт нь одоо дэлхийн улсуудад болон одоо өвөр Монголын хошуу ноёдуудаа те юу гэдгийг бүгдэнд нь бид Монгол те эргүүлээд олноор өгсөн Богдханд Монгол улсаа зарлаа. Тэгэхээр та бүгд бидэнтэй нэгдэхүү. Их Монгол улстайгаа нэгдэхүү гэдэг 49 хошуун дэлгүүдэд илгээж байгаа. 47 хошууж гардаг, 49 хошууж гардаг. Бүгдэнд нь загтал илгээж байгаа. Монголтойгоо нэгдээд ингээд хамтдаа Монгол улсаа байгуулъя гэдэг хүсэлтийг өгдөг. За тэгээд үүнийг харсан Богд гэгэн дээрэс нь Чин ман ханд дорж сайн аюухан намнан сүрэн даалам цэрэн чимэд те гих мэт тэргүүтэй манлаа хотод амдан сүргүү тэргүүтэй одоо энэ ягшин засгийг одоо босгож байгаа те төрөө босгож байгаа улсууд маань өөрсөндөө байгаа мөнгнөөсөө буюу одоо Богд чин өөрийн сантай шүү дээ те тэр сангаас мөнгөө гаргаад ноёдууд нь өөрсдөөсөө мөнгөө гаргаад бүгдээрээ нийлээд Монголынхон төрийг бүрдүүлдэг. Сангаа өөрсдөө бүрдүүлж штэ Монгол ноёд. Гэтэл өнөөдөр манай улс төрд мөнгө идэнэ гэж ордог хүмүүс зөндөө байдаг шүү. Гэтэл тэр хүмүүс тэр үед бүгд мөнгөө нийлүүлээд төрөө босгоно, Монголынхон засгийг босгоно гэж өөрсдөө нийлж исэн байх нь байна. Яг хажуугаар нь нөгөө нэг их тагны аймаг гэж байгаа те одоо Богдын одоо өргөл байц гэж байгаа. Ингээд одоо юу гэдгийг бүгд ингээд өөрөөсөө ингэсэн хөрөнгөтэй ч юм уу байгаад шүү дээ. Ингийн гудал хүрээнд байгаа бас гадны худалдаа 8-ны пүүсүүд байгаа. Тэр худалдаа 8-ны пүүсүүд ч гэсэндээ одоо ингээд одоо Богд Дунгаа хоёр адилхан сонирхолтой ийм хөгжимд хайрцаг гэдэг юм уу те ийм юм дуртай. Одоо хөгжим дуурж байгаа тэр үлээвэр найрал хөгжим гэдэг юм дуртай. Одоо юу гэдэг төгөлдөр хуур тэр бод нөгөө хөгжим ишгэлж байгаа баг пианс тоглоулгач шүү баг шүүпүрт дээр сонсдог байсан гэдэг ч үлээ те. Ингээд ийм гой зүйлсүүд дуртай. Тэгэл зан машин гэлээ те ингээд ийм гой зүйлсүүд дуртай гэдэг юм мэддэг. Тэгээд одоо нөгөө нэг хүрээнд байгаа гадны тэр худалдаа 8 пүүсүүд ч юм болохоор каталогтой. Яг каталог одоо ордон руу илгээдэг. Ордноос нөгөө хоёр маань харж агаад өө энэ цаг маг гэдэг ийм гоё юмуд байдаг юм гээд энэ миний худалдаж авдаг. Тэгээ худалдаж авчаад одоо тэр нөгөө өвлийн ордныхоо тэр хоёр давхраас юм шиг цонхон дээрээ гарч ирж хагаад ард олон доор нь хөрөөдөр нь гутална. Богдын өглөг гэдэг үлээ, богдын хишиг гэдэг үлээ. Гэт бүгдийг тараадаг.
Тэгээ тэрий чинь болохоор нэг Шведийн Ларсен гүн гэдэг Ларсен гүнгийн тэмдэглэл байдаг байхгүй. Тэр Ларсен гүнгийн тэмдэглэлдээ баг тэр өргөл байцнаас нь Ларсен гүн чинь ингээд хар зогсож жагаад алтан цаг авсан гэдэг ч үлээ. Чижсэн юм даас. Гэх мэтчлэн ийм юмуд байгаад байдаг. За их тагны аймаг гэдэг чинь тий. Их тагны аймаг нь болохоор ингээд сан юу муугаа өгж байгаа. Тэгэнгүүт нөгөө их тагны маань бас л нөгөө нэг урчууд мурчуудтайгаа энэ жинхэнэ нөгөө нэг гадны төс төлөөлөгч ирэхэд эн чинь зүгээр шашны тэргүүн биш. Эн чинь Монгол улсын хааны ордон шүү гэдэг тэр гоё одоо чимэглэл тий урчуудын тэр Монгол төмний маань Уруу хаан шингэсэн тэр бүх зүйлсүүдийг хийж үлдээсэн нь өнөөдөр бид нар дэлхийд нүүр тахалж байгаа тэр зүйлсүүд шүү. Тэгээ тэр гоё сувдан чимэглэлүүд тэр одоо хідэн одоо мөнгөн сорц орсон яасан ийсэн юмнууд гэдэг байгаа. Тэд нар чинь бол одоо биднэрт бүр түүх юм маань хосгүй үнэт дуусгалт Монгол түмэн ийм зүйлүүдийг идэл ширгэлдэг байсан. Ийм орон тарахтаа өөр ингэсэн түүхтэй гэдэг чинь тэнд домод дулам гэдэг энэ хатан маань хийж байгаа. За тэгээд нөгөө өөрийнх нь 1910 за би 18 онд шууд үсэрч 18 он гэхэд их тагны аймаг шүү дээ. Их тагны аймаг чинь 1073 өрхтэй болцсон бүр. Бүр ингээд томорцсон. Дээрээс нь 1330 тэмээтэй. 2535 адуутай, 1603 үхэртэй, 28475 хонтой гэсэн тоо бүтээлүүлсэн байдаг. Нийтээр тооцох юм бол 30 гаруй мянган малтай. Одоо дондод дулам хатны хувьд хатан өөрөө. Тэгэн гол хатанд өөрт нь хөрөнгөч байна. Тэгээд өөрийнх нь шашин талаасаа хөндлөсөн нэр хүндч байна. Тэгээд улсын том их дагн болцсон. Одоо энэ төрийн тэргүүн хатгатал гэсэн үг шүү дээ, тийм ийм болцсон хүн. Тэгсэн чинь нөгөө нэг төрөний яриад байгаагаар 1910 оны сүүлч гэхэд нийслэл хүрээнд 400 гаруй. Тэгээ ховдод 70 орчим. Ингээд ер нь бол Монгол улсад нийтдээ 5000 гаруй тийм тогтмол ажиллагаатай хятад худалдааны тийм пүүсүүд байгаа. Тэгсэн чинь нөгөө хэд нэгсэн юм байна л да. Хятад худалдааны пүүс шүү дээ. Тэгэн гол нөгөө хэд чинь ингээд нэг юм мал хуугаар ингээд авж байгаад ингээд өгөө тэгээ хар дэвтэртэй хийгээ зээлмэлэр өгөөд ингээд монголчуудыг ингээд ер нь бол эдийн засгийн нэ дээр ямаар ингээд мүлжөөд байна шүү дээ. Тэр жигтэй хятадууд бүр ингээд ноён суудсан. Монголын зах зээлийг ингээд ашиг шим гарч байгаа мал хуугийн мах ингээд бүх юмыг л хятадууд ингээд сороод идэг. Тэгсэн чинь тэднийг одоо яг хөө зарим нэг нутгийн залуучууд малуучууд ч юм уу те дээр имт гэж үздэг. За тэгэл одоо юу гэдгийг энэ нөгөө заасны бичгийн шатаалаа матаалаа гэдэг юм уу гараад эхэлсэн. Нөгөө нэг бизнес эрхэлж байгаа нөгөө хятадд чинь энийгээ яаж нэг эрсдэлгүйхэн хийх үү гэдэг юм хөрөн шүү дээ тий. Тэгэн гол тэдэр дээр нэмээд хөрөнгө оруулагч пүүсүүд үүсэж эхэлсэн. Тэгэхээр хөрөнгө оруулагч пүүсүүд нөгөө нэг 8 эрхэлж байгаа нөгөө пүүсүүдийн чинь мөнгөөр нь хангана. Нөгөө хэд чинь 8-аа хийн. Тэгээд нөгөө зээл мэлэр юмуудыг авлаа. Ер нь зөв зээлээ бишгэлэхээр адуу малыг нь ихээр нь авлаа. Ингээд хятад руу ингээд гаргаад идэг. Ашиг шимийг нь аваад ингээд идэг. Тэгсэн чинь тэрийг харж исэн дунгаа буюу дондог дулам хатан яасан бэ гэхээр өөрийнхөө дөр эргэн тойронд байгаа зөвлөгч хүмүүлэгч нартай зөвлөж жагаад даалам сэрэн чимтэй зөвлөд богцтой зөвлөж жагаад гадны тэр нөгөө нэг одоо нөгөө костовиц гэдэг те нөгөө улсын хаант улсын төлөөлөгч төлөөлж байгаа тэр улсууд мосуудаа бүгднтэй зөвлөж жагаад ер нь дэлхийд яад юм гэдгийг анзаарж жагаад өөрөө төсөндөө эдийн засгийн хувьд бас тоглогч болж болох гэдэг байгаа байхгүй. Тэгэн гутал нь нөгөө нэг хөрөнгө оруулаад байгаа зүгээр нөгөө нэг мүлжээд байгаа пүүсүүд биш пүүсүүдийг хөрөнгө оруулаад байгаа пүүсийнхэн хувьцаануудыг авч эхэлж байгаа байхгүй. Энэ бүр яг үний юм бэлээ. Бүр хувьцаануудыг авч эхэлнэ. Ингээд нөгөө хэд чинь хувьцаануудыг түүгүүд эхлэх нөгөө хэд чинь юу гэдгийг те мөнгө санхүүгийн хувьд гэсэнтэй одоо тэр жигтэй хятад руу мөнгө гадаг байсан бол хувьцааныхаа дагуу их хатан руу буюу Монголд нөгөө нэг мөнгө нь ядаж хэдэн хүн эргээд үлдээдэг байхгүй. Тэрийг яаж хийж ийнө вөхлөө адуу малаа зарах биш. Өөртөө байгаа саний хэлээд байгаа нөгөө хошуундаа өөрийнх нь нөгөө нэг аймаг шүү дээ те. Тэндээс гарч байгаа малынхаа ашиг шимийг одоо ингэж мөнгө зоос болгож явсараа тэр мөнгөөрөө хөрөнгө оруулагч пүүсүүдийнх нь хувьцааг нь авч байгаа. За тэгэн гутлаа бүр Бээжинд өөр ингэсэн тийм үү те худалдан авалт хийж байгаа. Энтгийн одоо төвд дээлээд гэх юм уу те тэнд бас ингэж худалдан авалт хийж байгаа. Ингээд эхлээд энэ хүн чинь бүр зүгээр нөгөө нэг бид нар кинонд яадаг вэ? Миний бүхийг унгаачлаа яачлаа үгүй гэдэг хүн биш байгаа ч те. Шал ондоо төрлийн юм бүр юм улс төрийн хувьд гэсэндээ нөлөөтэй, эдийн засагт ч нөлөөтэй, тэгээд боловсрол энэ төр юмч нөлөөтэй. Дээрээс нөгөө нэг ингэсэн юм байна. 11 оноос ахуулаад Богд хааныг хаанд өргөмжилж байгаа шүү дээ те. Хааны хувьд хараа муудаад эхэлсэн 11 оноос хойш ахуулаад. Тэгээ бүр зүгээр 13 оны тэр хаант Орос улсын төлөөлөгчтэй уулзж байгаа тэр уулзалт муулсан тэмдэглэлтэн дээр бүр ингэж гарч байгаа. Хар шил зүүцсэн байсан гэдэг те. Хараа нь нэлээд муудсан байсан гэдэг. Тэгээд Богд хаан хараа нь муудсан учраас гаднаас төлөөлөгч ороод ирсэн те. Тэгэн гол босож мэндэлдэг. Богд хаан сууж л байдаг. Дэрэгт нь хатан л байдаг. Хатан ороод ирсэн цочдыг угтаж авдаг. Тэр гадны төлөөлөгчдийг угтаж авдаг. За тэгээ угтаж аваад суулгаад daйл цайлаад өөрөө ярианд нь маш нээлттэй ханддаг. Инээс нь маш сайхан айлтаа ярилцдаг. Тэгээд нөгөө ярьсан яриа инээ дээр юмыг ингээд богдод уламжлаад богд ингээд жоохон сонсож жагаад хариулахгүй байх юм бол богдод хариултаа өгөөрэй гэж ингэж хэлж өгч мөгдөж чид юм уу те ингээд богдод хамгийн ойрхон байдаг. Ер нь зүгээр эмгэгтэй хүн талаасаа харахад хандаа маш түшигтэй тийм л эмгэгтэй байгаа байхгүй. За тэгээд цаанаасаа
Магадгүй тэгээд зарим нөхдүүд ингээд хараал чатга хийсэн ч гэдэг, зарим нь нөгөө нэг хоол унд инээдэр юмар нь одоо ингэж барьж ийсэн ч гэдэг. Ер нь бол одоо богд 8 дугаар богд тий богд хаан болон улсын их дагн хоёр үр хүүхдтэй болж чадахгүй байгаа. Болж чадаачгүй. Тэгээд нэгэсэндээ бас шашин талаасаа гэдэг юм уу ном талаасаа харах юм бол нөгөө бурхны дөрүүд 9 дугаар богд гэдэг юм уу дараагийн богд төдрөх болно шүү дээ. Жавзан зам хотын 9 дугаар богд төрөх болонгууд л хүүхэд нь 8 дугаар богдын хүүхэд нь гарцсан бол энэ хүүхэд нь нөгөө хувилгаан юм уу? Ингэх юм уу гэдэг ийм ойлголт үүснэ. Тэгэнгүүт нөгөө хүүхэд нь Монголын одоо язгуур аймагаас ирсэн хатан байгаад байна тий. Тэгэхээр нөгөө нэг манжийн бариад байсан ч гэдэг юм ингээд нөгөө нэг шашин дүрийн юу ингээд тэр чигтээ Монголд алдчихна гэсэн тийм одоо бодлого нэтэр юмас болоод ерөөсөө одоо хүүхдтэй болгож болохгүй гэдэг. Хүрдэн дээр хүүхдээ тавиад явждаг. Тэжээж чадахгүй болохоор хүүхдээ хүрдэн дээр тавиад явдаг тохиолдол зөндөө гардаг. Дээрээс нь ээж аав нь энэ тэнд одоо явж байгаад осолдох ч юм уу. Тэгээ ээж аваагаа зуудаар алдсан ч байдаг юм уу. Одоо ингээд тэжээж чадхаа болсон хүүхдүүд ч байдаг юм уу гэд энэ мэтлэн хүүхдүүдийг нөгөө дунгаа маань хайгаад сонсоод мэдээнүүд ирдэг. Тэр болгоныг өөртөө ингээл хамж аваад. Тэгээ одоо манай энэ удирдлагын академи шүү дээ тий. Удирдлагын академи энд одоо бас байгаа гэсэн би бас яг анзаарч хараагүй юм билээ. Нэг юм 2 3 юм сууц байдаг. Тэр сууцанд нөгөө хүүхдүүдийг авчиж байлгадаг. Тэндээ асагч нартай. Тэгээд өөрөө нөгөө хүүхдүүдийг маш сайн өөрөө халамжилдаг. Тэгээд тэр хүүхдүүд нь бүр том жижиг насны хүүхдүүд байгаа. Бүр 200 гаруй хүүхд гэж байгаа. 200 гаруй хүүхдийн нэг нь л манай лувсан жампing мөрд орж байгаа шүү дээ. Одоо бидний ашиглаж байгаа Монгол улсын төрийн дууллын хөгжмийг тэр өргөж авсан хүүхдүүдийн нэг нь л бичсэн шүү дээ. Нөгөө хүүхдтэй болж ингэж чадахгүй байгаа учраас 200 гаруй хүүхдийг эндээс суулуулад асардаг. Тэгээ нөгөө хүүхдүүд нь авгаалж дуудахтаа алия гэж дууддаг. Одоо асар хувийн ёстой ийм Монгол төмний яг их дагн нь болоод ээж нь болоод халамж нь болж исэн ийм нэгэн эмэгтэй байгаамаа. Тэгээд ер нь бол одоо тэр нөгөө нэг манай монголчуудын гэхээс илүү тэр нөгөө Монголд ирж уулзалт хийж байгаа тэр дипломатууд байна шүү дээ тий. Дипломат одоо Монголд сууж байгаа төлөөлөгч нарын тэр дусамж яриа мараа тийм юм бичиж өгсөн тийм юмуд дээрээс энэ хүний талаар ингэж гарч ирээд байдаг байхгүй. Тэгээд 100 болохоор мал дээрээ гардаг гинэ энэ хоёр маань нийлээд 100 болохоор мал дээр гарна. Тэгтээ нөгөө 200 гаруй хүүхдүүдтэй бүгднийг аваа явдаг. 100 мал дээр өөрсдөө байдаг. Тэгээд өөрөө хатан өөрөө үнэ малаас саадаг цагаан идэгээ хийдэг хүүхдүүдийнхээ тэрүүгээрээ хоолж хүндэлдэг. Тэгээд нөгөө нэг багын хэлжсэн шиг морин дэрэмгүй тэр үдээсэндээ морин дэрэмгий. Тэгээ өргөмөл хүүхдтэй хачин их анхаардаг. Тэгээд хүүхдүүдийнхэн боловсралт маш сайн анхаардаг. Тэр хүүхдүүд дундаас нь бүр маш том бас шашин дүрийн зүтгэлтэн болсон хүмүүст байгаа штэ. За тэгээд зочин гийчэнд маш аятай сайхан ханддаг, үйлчилдэг. Улс төрийн хараа болно те. Энэ хатны маш хурц юм ухаантай ийм эмэгтэй байсан гэдгийг нь нөгөө нэг Шведийн Ларсен гүн гэдэг байгаа. Тэр болон хаант Оросын төлөөлөгч Костовецийн тэмдэглэлтэд бичүүлдээсэн байдаг. За ер нь бол одоо нэвтрүүлгээ өндөлөхгүй бол цаг маань болохоо байж байна. За тэгээд тэрээр бас 1923 онд 49 настай байхдаа учир битүүлгээр өнгөрсөн. За тэгээд ойр орчимд нь харсан өнгөрснийг нь харсан хүмүүс бол те цианит гэдэг юм уу ийм зүйлээр хордуулчлаа гэж одоо юудын тэр одоо хүрээнд байсан тийм улсууд цианитаар хордуулчлаа гэж аман яриа байдаг. Нөгөө талдаа яг өнгөрснийхэн дараа бие нь хөв болцсон байсан гэдэг. Тэгээд ямар ч сан хордуулсан гэдэг яриа нь ард түмэнд илүү давмгаалт юм байна. Гэхдээ яг алийг нь мэдэхгүй л. Ягаад гэвэл одоо нэг чандралсан шарлыг нь бүр хайлуулад тэгээд хайлуулсныг нь үүрж явсан тэр 8 шарга морьных нь нэгэнтэй хамтдаг бүр ингээд тэндээ байрлуул. Одоо манай шарга морьтод бас байдаг л ингэсэн. Тэгээд шарга морийг нь одоо сэтэрлэж тавьсан. Тийм учраас шарга морьтын ам гэж нэрлсэн. Энэ шарга морьтын ам руу манайхан өөрсдөө зусгах дуртай байсан те. Богд гэдэг юм уу дондоо төлөм хатан очдөг байсан учраас шарга морьтын ам гэж ингэж нэрлсээл гэдэг. За тэгээ ер нь бол 1923 онд түүнийг жанж халах буюу те нас болсныхан дараа богд дахиад нэг хатан залах хэрэгтэй болж байгаа. Монгол төр хатантай байх хэрэгтэй гэдэг. Хатны тэр монголчуудыг инэрх их байх хэрэгтэй гэдэг. Хатан залахтаа ханаас залж гин гэж дахиад хинтийн баян адаргасан. Тэгэхээр энэ тохиолдол биш байгааз те дахиад хинтийн баян адарга сумаас дараагийн хатныг салж байгаа. За тэгэхдээ бол одоо бид нөгөө гинэн пил гэж нэг эмэгтэй талаар бид бүхэн яригддаг. Тэгээд сүүлд бол одоо нөгөө хэлмэгдүүлэлтийн үед те богдын сүүлчийн хатан байсан гих мэтчлэн ийм зүйлэр болоод 5 сартаа жирэмсэн байхад нь хүртэл буудан хороодог. Ингээд нөгөө социализмын үеийн тэр олон лам ноёдуудын маань энэ үнэн зөв үнэн бодит энэ хэрэгүүдийг харлуулах бүр байхгүй болох, итгэл үнэмшгүй болох энэ бүх ажлуудыг хийх явцад бид нэр ийм хүмүүсийн түүхийг өнөөдөр тэгж хардаг байсан шүү. Тэгээ яг хуу тэр дондоо төлмийн араас одоо гинэн бэл гэж тэ гинэн бэл гэдэг хатныг авчаад ер нь бол тун удаагүй манай дараа хонд манай өөрөө богдганч өвд болчихж байгаа шүү дээ. Тэгээд одоо 17 тимээтэй ачаатай нутагт нь
гиний бэлэг буцаасан гэдэг уулна. Тэгсэн хэрнээсээ л дараад нь ингээд одоо богдын гэргий байсан гэдгээр хороогдсон байдаг. За ер нь бол одоо багтаагаад ярихад үнэхээр хэцүү байлаа. Гэхдээ яг одоо энийг яриад дууссаны дараа хэдүүлээ дахиж хизээч те одоо домдог долом хатныг ч гэдэг юм уу энэ дунгаа гэдэг энэ Монгол эмхтэйгээ бид нар хараар хэлж доромжлохгүй баха. Түүний бүтээсэн үлдээсэн тэр олон өв зүйл маш их зүйлсүүд одоо бидэнд түүхийн маань хосгүй үнэт дурсгалд өвийн жагсаалтанд хэдэн зуугаар орцсон явж байгаа. Тэгээд Монгол төмөндөө ингэж хандаж, ингэж зүтгэж ийсэн. Ийм нэг эмхтийн талаар ярихад юм байлаа. За баярлалаа ганашаа. За. Харин тийм. Ер нь бол богд хааныг, дундад улам хатныг аль байж болох тэр муугаар л харуулж биднэрт тал зааж өгсгсөн шүү дээ. Тэгээ би бол тэр кинон дээрээс богд хааныг аимшиг дүрээр харж байлаа. Хатантайгаа тэнд одоо хоймортоо суудсан амир хүмүүс л гэж харуулдаг байсан шүү дээ, тий. За бас үзэгчд маань энэ нэвтрүүлгийг сонсоод бас нэгэн дүгнэлтийг хийгээд доор комментээр бичих үзье. За ингээ өнөөдрийн дугаарыг маань бид аз жаргалыг үйлдвэрлэдэг Bosa Conditor компани, Moncondi брэнд болон чанартай амьдрын авираатай FS Construction-ы Morton Residence-ийг нэтгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн од өндөр суугаар болон NTV телевизээр 83.3 107 хөтөлбөрийн од өндөр радиоор хүрлээ. За ганушаа сайхан шинэлээрэй. За сайхан шинэлээрэй. За бай.